Сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчтэй Kicks podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээд 11 дахь дугаар. 11 дахь дугаар. Тэгээд 99 11 дахь дугаар. 3 дахь илэрлийн 11 дахь дугаар. Тэгээд бид хоёр өнөөдөр маш сонирхолтой ч зорьсон. Яагаад тэгэхээр би өөрөө ер нь бол гариг ирэхээс за тэгээд астролог те арт тэр ямар шүү нөлөөтэй байд юм гэдэг юм амар дуртай. Тэгээд астролог гэсэн энэ номыг бичсэн болрыгаа ирсэн байгаа. Кисэлта. Амбано. Тэгээ манай залуу бас энэ номыг бас уншиж үзсэн. Тэгээ бит хоёр ер нь бол номоо уншаад таалагдаад энэ талаар бас ярилцъя гэж бодоод болрыг өнөөдөр кисэлтаг урьсан байгаа. Урьсанд баярлалаа. Тий. Тэгээд та бүхэн бас кисэлтагийн номыг худалдаж авах сонирхолтой юм бол кисэлтатай холбогдоод кисэлта.com байлуу юу вэ? Kисэлта.com вебсайт руу орох юм бол болно. Тий. Тэгээ бас сонирхоод худалдаж аваарай гэж зөвлөе. Тэгээ надад юу таалагдсан бэ гэвэл яг юу тэр астрологийн яг товчдог би угаасаа энэ талаар ингээд бодож ирсэн. За хизээ астролог тийм юу гарч ирээд яадсан бол тэгвэл яг ингээд товч цөөх нь ингээд гарал үүсэл нь гоё ингээд товч ингээд бичсэн байсан яг тэр надад таалагдсан яг. Угаасаа би энэ талаар ингээд бодож ирсэн. Яаж энэ гариг ирсэн нөлөөлт юм бол гэлөө. Яаж энийг олж нээсэн юм бол гэлөө. Тий. Би ч гэсэн ер нь яг тэр хэсэг бас надад айгуу сонирхолтой амар олон улс орнууд ингээл гариг ирсээ энэ тэндээс нь хараал те. Тэгснэ хоорондоо нийлүүлж мэлүүлээл те. Өмнөх түүхүүдээ соёлол нь холилдоод. Тий. Тий. Тэгээ тайлбарууд нь мөн бас юу одоо зурагнууд нь иллюстрэйшнүүд нь амар бас гоё. Тим одоо юу гэвэл арт сетэ өрөмөц байгаа. Би тэгээ кисэлтаг ер нь дээрээс таньдаг байхгүй юу? Инстаграмаар дагдаг. Тэгээ нөгөө яг Америкт байх үедээ ингээд нөгөө ордуудыг ингээд танилцуулаад нэг юм богино бичлэгнүүд хийгээд тэгээ тэрэн дээрээ ингээд яг ордондоо ингээд хувирдаг заяа. Арслан малангууд өсмөс нь ингээд өөр болцсон. Эсвэл өөр ордон дээр янз бүрийн цэцэг наацсан ч юм уу дөрөн дандаа ингээд хувираад тэгэл яг ордуудын талаар тайлбарлаж яхад надад бас амар гоё сонирхолтой санагдчихсэн. Тэгээд одоо ер нь яг үнэндээ сүүлийн үеийн залуучууд ингээд мандалт орд, мөн сайн гэл ингээл юмнуудыг ярьдаг болсон баг кисэлтагаас анх хэлсэн болов л гэж би бодоо та. Тэр нь цаасаа бэ. Миний мэдхий. Тий. Хүрээлтэл. Тий. Тэгээд за нэгэн астролог ярьж байгаа юм чинь энэ номыг бичих одоо тий урам яаж төрөө тэгээд тий баяр хүргэе яс. Баярлаа. Уншигч юмнаас баяр хүргэе яагаад гэвэл ийм ном байхгүй байх гэж би бодож байна. Зөндөө байгальтай гэхдээ Монголд бол яг монгол хэл дээр зарчмын хувьд тайлбарласан астрологийн ном амар ховор байдаг. Яг 12 нарны ордны тухай номнууд бол олддог гэхдээ. Гэтэ яг одоо яриад байгаа асцендент орд сарны ордмууд яриад байгаа шүү дээ. Тэрийг хэрхэн олж тэрний тайллыг нь яаж олох тухай илүү аргуудыг нь зааж өгсөн. Өөрийнх нь төрсний зорилгоодыг ингэж хүмүүс өөрсдөө хайж олоод судлах аргын зааж өгсөн ном гэж хэлж байна. Би тэгээ бас яг бодохдоо яг биднэрт ойлгохтоор ойлгомжтой бидний хэлээр ингээд сонирхолтойгоор л өчөж байгаа л гэж харж байна л та. Магадгүй дээр үеийн одоо ингээд номыг унших юм бол бид нар жоохон залхаалч юм уу те нэг сонирхол төрөхгүй хайчиж магадгүй шүү дээ. Тэнгууд гүнзгий болохоор тий энд болохоор ерөнхийдөө бидний яг нэг одоо хоорондоо ярьдаг байдлаар бичсэн юм шиг. Энгийн хэллэгээр ойлгомжтой тайлбарласан. Тэгэд яг ном яг яаж бичих санаа төрөө номыг болохоор ер нь бол ингэсэн ханаас нэхэлсэн мэрч юм дээ. Нөгөө карантинд ордгоос хахад. Тийм, карантинд орсноос хойшлах 20 оноос хойш яг би сонирхож эхэлсэн байхгүй юу. Гэтэ өмнө нэг юм байдаг гэж бодоод өнгөрцөн байдаг байсан. Тэгээд яг карантинд Америкт очиод орсон чинь хийх юмгүй болоод гэх юм уу. Тэгээд яг сонирхлоороо бичлэг хийгээд эхэлсэн чинь хүмүүс бодсноос илүү их сонирхоод тэг хүмүүс надаас амар их асуулт асуудаг байхгүй юу димэр. Тэгэл янз янзын асуулт асуудаг. Үнэхээр сонирхолтой юмдад асуудаг. Нөхөр аваад өгчлөө гариг яач баач уу гэд би тэрийг яаж хариулах вэ те. Тэгэл янз янзын юм асуудаг болохоор тэр болгонд ингээ хариулаад байсан чинь би яг ядраад. Тийм лимиттэй байгаа шүү дээ хүнтэй харьцах хэрэгцээ. Тэгээд за ном бичээд бүгдэнд нь унш гээд өгчүүл илүү амар юм байна. Илүү хэлбэр юм байна гэж бодоод ном бичсэн. Өөрсдөнд нь аргыг өгчүүл те. Би бол одоо хайгаад ол. Тийм загсыг нөхөш барих аргыг зааж өгөх гээд ном бичих тухай бодсон.
Тэгээ бичсэн. Тэгээд яг ингэ санаанаас одоо яг бодит ном хүртэл ерөнхийдөө утсан бай. Санаанаас хойш 100 би яг ном бичиж эхлээд яг нэг 7 6 сар бичиж дууссан юм байна. Бүх процесс нь нэг орох юм бол яг бодоод байснаа судалгаа нь болохоор яг нэг 2 жил орчим. Тэгээ бүр ингээд астрологч айгу өргөн хүрээ тэ салбар тийм болохоор нэг хүний нас ингэж судлаад барахгүй штэ. Бүр ингэ насаараа судалсан хөгшин хүмүүс бас байдаг. Бүр 30 40 жил сурсан хүмүүс. Тэр хүмүүсийн хажуудал би бүр юу ч шээ. Тэгээд ингээ 2 жил гэхээр амар үнэхээр мясаасаа. Тэгээд яг хэмжээндээ яг өөрөө хичээл хийгээд нөгөө хичээлээ өөр тэмдэглэж авдсан штэ. Яг тийм зарчмаар л судалж ингэж бичсэн. Тэ хамгийн одоо зөв суралцахаар бол бусдаа хуваалцах гэж байгаа штэ. Тийм. Сураад тийм эргүүлэг. Тэгээ хүн тэгэл ер нь амьдралдаа бас нэг юм ном гаргачих чинь гэдэг чинь бас амар их хөдөлмөрлөл гэж би бол бодож байна. Тэгээд ер нь бол яг хүмүүс бас яг өмнө нь хэрвээ хиний балрын орж исэн нэвтрүүлгийг үзмээр бол Our Secret podcast гэсэн байгаа. Тэрэн дээр бас яг гариг ирсэн талаар бүр амар дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэгээд нөгөө астрономи одоо орон судалж байгаа нэг одоо шинжлэх ухааны юм байна тийм үү. Астролог буюу одоо бидний яг энэ сонирхоод байгаа хүний зан төлөв байдал тэр юмнууд гэдэг талаар ер нь тэнд айгуу сайн дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ энд бол тавтаж яриад бол яах юм гэж би бодож байна. Тэгэхээр бол хоёулаа чиний орсон дугаарыг сонссон байгаа. Тэгээд хоёулаа Aquarius юм байна. Хумх. Харин тийм байлээ. Нарны ордон Aquarius юм байлээ тий. Минийх болохоор Ascendant Aquarius. Цэнгэл ихчих болохоор Сарн Aquarius. Тий. Тэгээд гороо ингээ Aquarius байгаа. Нууц жоохон төвхтэй маягаар. Нар сар Ascendant гурлаа Aquarius гэсэн. Хумх. Тэгээ хумхын ордныхоо ер нь их төвхтэй хүмүүс юм шиг байна. Хумхын ордны тухай яг би номон дээр ч уншсан л та. Гэхдээ яг ингээд бас жаар санагцсан. Нилээ ортой санагдсан. Ортой санагдсан. Гээс өөрөө Aquarius-ийн юмыг мэдж байгаа л да. Гэхдээ ингээд чамд ер нь чамтай одоо ингээд тааралж исэн тийм одоо нар одоо сайн нь Aquarius хүмүүс ер нь ямар хөөсөн бэ? Нарны ордоо арай өөр идэг. Тэр ингэдэм байлээ ер нь. Би бол миний нарны орд бол матар байхгүй юу. Гэтэ ингээд матрын ордын шинжүүд ингээд надтай нэг таардаггүйсэн яг үнэндээ. Тийм болохоор би нэг ордыг нэг айхтар их үнцэн оноодаггүйсэн. Тэгээд яг мандалт ордоо мэдсэн чинь бүхний учир тайлагдаж эхэлсэн. Ингээд юу гэмээр юм дээ баг бүх зүйл нь цаашаа ингээд байнгын асуулт толгойд эргэлдэж байдаг шүү дээ. Энэ яагаад юм бэ гэм бол энэний үүсэл гарал нь юм бол эсвэл миний ааш зан яагаад юм байдаг? Би харилцаагаа яагаад ингэж ханддаг? Миний дурлал яагаад юм бэ гэдэг ч юм бэ те. Тэр болгон дээр ингээд би өөрийгөө амар асуудалтай хүнээр мэдэрдэг байсан байхгүй юу. Тэгээд астролог сонирхоод буурч чартаа судлаад эхэлсэн чинь миний сонирхол юм байд юм байна. Хүмүүсийн хас юм байд юм байна. Бид нэр ингээд өөр байдагасаа болоод нэгнээ бас буруу ойлгох зөндөө тийм асуудал гардаг. Бас магадгүй харилцахад ч юм уу, дурлалцахад ч юм уу тохиромжтой цаг, тохиромжгүй цаг гэж бас байд юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд агуу гоёсэн. Шинэлтэйсэн. Тийм, үнэхээр гоёсэн. Тэгээ яг ингээд орд морд гингод хүмүүс ингээд за яг хуу тим ордны хүмүүс тим ааш араншинтай, тим зан гаргадаг, тим сул талтай, тим давуу талтай гэдгээс илүү миний бодлоор бүсгүүчүүдийн хувьд бол хамгийн сонирхолтой юм юу гэдэг вэ гэхээр одоо хосын зохицол айгуу анхаарал хандуулдаг. Тэгэхээр одоо өнөөдөр бас тэрийг бид нэр айгуу дэлгэрэнгүй ярмаар байгаа байхгүй. Хосын зохицол дээр одоо жишээ нь цаашлаад кекс ч гэсэн тэнд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бинийгаа ойлгох, харилцах, дурлцах. Тэ янз бүрийн юмнууд нь тэр дээр явж байгаа. Тэгэхээр хүмүүс бол ингээд яг сайнаар нь харангуудаа за би ихрийн орд бол тийм ордтой зохицох юм байна. За би ингээ агаар юм чин магадгүй одоо галтай нийлүүл гоё явах мах ч юм уу те. Нэг тиймэрхүү хальт нэг тиймэрхүү юм бол нийтлэг бол байгаа. Тэнгууд энэ ном дээр бүр өөр юм байгаа даахгүй. 4-р гэрэлүү 6-р гэрэлүү хайрын хариуцагдсан нэлнэлээ. Гэр нь юу Venus. Тийм Venus. Яг олон талаас харж олно л доо. Гээд гариг болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэгээд одоо жишээлбэл Venus гэдэг гариг байдаг шүү дээ, тэ. Venera гээд гоо үзэсгэлэн тав тух мөнгө гэх зүйлсийг хатна гэж захирдаг. Тэгээд гэтээ тэрийг ингээд ойлгочих хэрэгтэй. Маш ерөнхийлж ойлгох юм бол тийм төр зургийн таашаал гэх юм уу. Одоо жишээлбэл дурлал эсвэл гоо үзэсгэлэн хүмүүс нөх хөвшрөөд
гоо зэслэнгүй болдог. Мөнгө байдаг гэхдээ өргөдөд алга болчих болдог. Тэгээд дурлалаас төрхөн зургийн сэтгэл хөдлөлтэй болохоор тийм төр зургийн таашаалтай зүйлсийг Венус ингэж хариуцдаг. Тийм болохоор Венусаас хүмүүс ямар зүйлийг сонирхдаг, ямар зүйлийг гоо зүйтэй гэж хардаг гэдгийг нь олж хардаг боломжтой. Тэгээд бас болоог хэрхэн тэр хүн ингээд жижиг сажиг мөнгө олох те амжиргааны зэр зарлаа хэрхэн өөрөө олдог тэр хандлах ч юм уу эсвэл тэгэж олох нь илүү тэр хүнд өөртөө кайфтай сонирхолтой байдаг гэж чиний тиймэрхүү зүйлсийг бас олж харж болдог. Венус гэхэд за Марсыг ярих юм бол Венус болохоор жоох эмгтээлэг тийм энергиудыг тав тухлаг энергиудыг хариуцдаг бол Марс болохоор эрэгтэйлэг энергийг хариуцдаг байхгүй юу. Тэгэхээр юу гэхээр тэр нь тийм тэмцэх чадвар уур уцаараа хэрхэн илэрхийлж байгаа вэ? Эсвэл бас магадгүй бэлгийн энергитэй холбогдолтой байж болно. Тэгээ тухайн хүний birth chart-аас төрсний зурлах дээрээс Марс нь ямар ор дээр байгаа шалтгаалаад тухайн хүний бэлгийн дуршлан ч юм уу яг хэрхэн өдөөгддөг, юу сонирхдаг ч юм уу яаж илэрхийлэгддэг гэх мэтлэн нарийн юмнуудыг олох боломжтой. Тэнгуут одоо ингээд би зүгээр яг ингээд ном уншиж байгаа нэг юм хар зургаар ингээд ойлгож байгаа зүйл маань юм байгаа даахгүй ингээд гариг ирэхсүүд ингээд эргэлдээд ингээд байж байгаа байхгүй. Тэгсэн чи би ингээд ээжийнхаа яг ингээд хөвлөнөөс ингээд яг ингээд төрж байгаа байхгүй. Яг намайг төрсөн чинь тэнд нар яг хаана байрлаж исэн, сар яг хаана байрлаж исэн, Венус хаана исэн, Марс хаана исэн гэдэг нэг зургийг так гэж авангуудаа. Тэнгүүтээ тэр ордон дээр тэр орд исэн. Тэгэхээр за Венус дээр энэ одоо төр зурлалын дурлал дээрээ бол одоо магадгүй юуны орд исэн байх тэрнийхээ хамаараа даашсан тэгж гарт юм байна гэл ингээл. Тэнгууд ер нь яг бас бид нэр гариг хэрэгсийг судлах ёстой юм л дээ. Эхлээд бол тийм маш сайн. Яг одоо зүгээр яг 100% үнэн гэж хэлэхгүй. Яагаад тэгэхээр судлагдаад явж байгаа шатан дээр явж байгаа зүйл. Гэтэ шинжлэх ухаан гэж хэлэхэд харах нь дутагдaltaй тал байж болно. Гэтэ ирээдүйд угаасаа гэд хөгжих зүйл учраас эртнээс сурч ирсэн тэр. Одоо бүр ингэмээр байна. Би 90-ад онд төрсэн болохоор одоо яг юугаа яг одоо эмгэг дээр очиод ч юм уу сайн одоо хэдэн цагт төрснөө мэднэ. Гэхдээ одоо эмгэлэг төрж байгаа хүмүүстэй шууд те төрсний гэрчлэгийн дээр шууд ичмээр байгаа байхгүй тий. Орд мард нэгчээ тий. Сайн тийм шүү гэж үгээд. Тэгэхээр Марс яг тэр одоо магадгүй бэлгийн юуг нь хариуцдаг юм бол Марс дээр одоо жишээ нь яг төрөх үед нь аль орд байвал тиймэрхүү байдаг гэсэн чимд одоо хальт мэжаа тиймэрхүү юмнууд уншиж исэн юмнууд юу вэ? Одоо хамгийн одоо магадгүй сайн нь ч юм уу. Одоо гэтээ бас хоёр хүний зохицол ондоо байх бах тий. Тийм. Гэтэ нэг хүн хоёр хүний зохицлыг хэлэхэд айгүй хэцүү. Ягаад тэгэхээр нэг хүн өөрийгөө бүрэн ядаж мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж дараагийн өөр нөгөө хүнийхээгээ мэдэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгжээж ингэж харилцаа ойлголцол болно. Магадгүй дүүш ер нь бол подкаст нэрлэсэн ер нь өөрийгөө сайн мэдчихэж дараа нөгөө хүнийгээ яад хүмүүс нөгөө хүнийхээ дуртай уулзах байгаа залууга болж байгаа залуу эсвэл өөрийнхөө ямиг харах дуртай байдаг тийм. Яг хосууд яг цуг сууж агаад баг би бинийгээ судалсан ч айгүй сонирхолтой байх. Гэж бодож байна. Юу гэлээ асуулт. Гэтэ Марс дээр гаагүй одоо тийм хүчрхэг байдаг нь юм байд юм бол. Нэг гариг болгон одоо хүүхдтэй гэдэг нь ямар ч таахэр нөгөө хариуцдаг орд гэж байдаг. Орд болгонд хариуцдаг одоо аав нь гэх юм уу да нөгөө гариг нь байдаг байхгүй юу. Тэгээд Марсын хариуцдаг орд нь хонь Скорпио 2 хилэнц 2. Тийм болохоор Скорпио хонь 2 хамгийн тийм нөгөө ирч хүчтэй. Тийм одоо юу гэмээр юм бэ? Хорвоо дэлхий дээр генэ хадгалж үлдэх тийм юу хүчин илүү их байдаг. Энерги нь илүү их байдаг болохоор бэлгийн туршилт магадгүй бус хүмүүсээс ялимгүй их байдаг учраас магадгүй гэж таамаглаж болдог. Ерөнхий ингээд хүмүүсийн яриагаар ингээд хилэнцгийн готлоо so sexy л гэж хардаг штеп. Би болохоор бас ингээд зүгээр өмнө ингээд татагдчихсэн, дурлжсэн ч юм уу тиймэрхүү хүмүүсийг харахаар би галанд хонинд амар одоо галын хамгийн амар нь хонь шүү дээ. Хамгийн амар нь цаашаа. Яа шүү. Аль бүгдээрээ л ер нь гал махад гэдэг утгаараа илүү их тийм ич хүчтэй хүмүүс энергитэй хүмүүс. Тэг би бүр 3 хоньны залууд дурлсан байгаа байхгүй юу? Тэгээд таны Венус юм дээр тий. Марс ч юм уу? Юу лээ? Юун дээр байлаа харин. Би уцаатын дэрхцэн. Хаад өчтгөө. Тэгээ би яг хоньыг би үнэхээр бас
жоохон сайн байж магадгүй гэж бодсон. Гэхдээ би надад бас нэг тийм сонирн бодол байдаг байхгүй. Бүх ингээд ордны ингээд хүмүүсийг ингээд судалгаа хийгээд за хоньны ордын 5 хүн байлаа. Бүх 12 уртыг үзэж. Тэгж судалгаа хийгээд бас тэр талаараа хуваалцчих болно шүү. Йоо, ер нь бол ингээд хүмүүс нийтлэгээр Scorpio нарыг яг үгүй секстэй холбож ойлгодог шүү дээ. Гэтэ Scorpio-г ингээд хариуцдаг зүйлс маш олон байдаг байхгүй юу? Тэр маш олон зүйлсийн дотор нь зүгээр яг бэлгийн харилцаа гэж байдаг багтдаг. Тэгээ Scorpio бас үхэл амьдралтай холбдог. Тэгээд тийм маш их даалт энерги, хөрөмтлөгдсөн даалт энерги, бэлгийн энерги, тэгээ газар доорх ертөнц, өөр тийм даалт оккулт сэдвүүд бүгд холбоотой байдаг байхгүй юу? Магадгүй тийм нөгөө сэтгэл санааны асуудал, тиймэрхүү гүнзгий нүдэнд даалт байдаг нууц бүхнийг хариуцдаг Scorpio. Тийм болохоор нөгөө секс гэдэг үг хэлгээр ямар тайдаг юм бэ? Энийг ээж үзэн штэ. Тэгээд тийм учраас Scorpio ингээд хүмүүс айгу тийм хорны ч юм уу юу одоо секси эсвэл сексийн дуртай ч юм уу тийм буруу ойлголттой яваад байдаг. Яг үнэндээ бол Scorpio болохоор тийм дотгошоогоо нэрхтэй хүмүүс байдаг. Юмсыг ингэж өөрлөгөө ингэж татдаг. Тэгээд attractive байдаг. Тэгээд илүү тийм дотоод энерги ихтэй байдаг болохоор хүмүүсийн илүү их тийм сонирхлыг татдаг. Тэгээд үхэл амьдралтай холбоотой гэдгээрээ Scorpio-г ингэж талаас нь харах хэрэгтэй. Ер нь бол тэрийг яаж холбох вэ гэхээр би нэг тийм уншижсэн аахгүй юу? Францаар orgasm гэдэг үг гэдэг штэ. Petit mort. Тийм. Яа, ямар гоё хэлжээ сая. Бяцхан үхэл гэдэг. Тийм үү. Бяцхан үхэл ахгүй юу? Orgasm-ыг бяцхан үхэл гэж үздэг. Тэгээд ингээд байгалийн ёс журмаар харах юм бол хүмүүс ингээд секс хийгээд хүүхэдтэй болдсон шүү дээ. Шинэ ам бий болгож байгаа. Тэгсний ам бий болохын тулд шинэ юм эхлэхийн тулд ямар нэг юм өгөх хэвээр. Тийм болохоор orgasm хийгээд тэр бэлгийн sperm өндгийнс рүү явж байгаа нь үхэл гэж тооцдог л ахгүй юу? Ерөнхийдөө бол Нэрсэний сонирхолтойгаад Petit mort. Би яг энийг хэлж сурах гэж чадаагүй байхгүй юу? Одоо буруу хэлчиндээ балидаа гэж хэлэхгүй. Янзтай. Миний Venus дээр Capricorn current нь биш үстэй. Ямар за энэ юм шиг байна те. Оо чи бүр Гүр гэд. За. Тэбэтаа. Зурс мунсаа гаргаад. Бүр тохиргоог нь бүртээ өрчлөө бүр сандраагаалсан. Би бас зүгээр хаяа ер нь ингээд нөгөө хардаг байхгүй. Тэгэл ер нь тэр гариг дээр тэр гариг явж байгаа болохоор энэ саруудад ингэн тэгин хийлэн хийн яаны ч гэдэг тиймэрхүү юмдаа ер нь хараад бас явж идэг. Нэг тийм аппликейшн гэдэг. Чи ямар аппликейшн хэрэглэдэг вэ? Би аппликейшн бүгднгийн турш үзсэн бараг нөгөө гэтээ бүгднгийн цаашаа дэглэнх юм. Зарим зүрхүү тэд нар ер нь тийм тохиолдол байдаг. Гэтээ жоохон. Нөгөө тоор хаус систем ойлгосон нь намаа шаад. Би яг цагаа тодруулж байгаа л тэгэл дараачнуудыг хэсгийг уншмаар. Гэрийн болохоор би ерөнхийдөө миний одоо гаригууд ингээл дандаа ингээд солигдоод явж байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт ингээд миний нэгдүгээр гэр дээр нэг гариг очиж ш тэгэнгүүт тэр маань надад нөлөөлөх юмыг зааж өгöd байгаа юм байна гэж ойлгосон юм бол. Яг ингээд ойлгох хэрэгтэй. Ингээд төрсэн цаг минутаа төрсэн газараа мэдээд бүх мэдээлэл мэдж байгаа шүү дээ. За тэгээ интернетээр ороод brush chart calculator гэж хайж ороод бүгдийг оруулсан. Тэнгүүд нэг юм бүрийн хэм гараад байна. Харсан байх тий. Тэгээ тэр ингээ анх суралцж байгаа хүмүүст бол амар ойлгомжгүй харагдах, амар толгой иргэм. Тэгээд гэтээ ерөнхийдөө ингээ ойлгох хэрэгтэй. Тэр нэг бүрийнхээ brush chart-ыг болол за ингээд нэг тавг байгаа. Тавган дээр ингээ хоол байгаа. Тавг нь house. Тэгэнгүүт хоол нь болохоор одоо төмс луван махан гаригууд гэж ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт тэр house нь ингээ 12 орд байдагтай адилхан 12 house байдаг. Яг төрсэн цаг минутаас шалтгаалаад өөрчлөгддөг. Яг тодорхой болдог. 12 house нь ингэж хуваагддаг. Тэгээд 12 house-ыг хүний амьдралд ингээд амьдралыг хэрэг кино гэж үзэх юм бол ингээд үйл явдлуудыг хариуцдаг зүйлс ахгүй юу? Нэгдүгээр house, хоёрдугаар house-ын хариуцдаг зүйл ингээд 12 хүртэл бүгд өөр house-ыг хариуцдаг. Тэгээд яг тэр мөчөд тэр хүний төрсөн мөчөд гариг нь аль house-аар байгаа шалтгаалаад тэр нөлөөлөө өгдөг байхгүй юу? Тэгээд house гэж яг юу яриад байгаа гэхээр яг төрж явах мөчөд тэнгэрийн хаяа штэ. Тэнгэрийн хаяа зүүн зүгт ямар орд манджсэн нэг нь
олж хараад байгаа. Тэгэнгүүт нэгдүгээр хаус нь тийм нэгдүгээр хаус болох ascendant нь тодорхойлчих жоохгүй. Ascendant нь тодорхойлцохоор бусад хаусууд нь тодорхойлцдог. Яг дараалалаараа гараад. Тийм яг ингээд хувийн шинж чанартай болгож өгдөг хамгийн чухал хүчин зүйл байхгүй юу. Тэгэнгүүт нэгдүгээр хаус ascendant дээр ямар орд байснаа шалтгаалаад тэр нь төрсэн цагаараа өөрчлөгдөн мэдээж. Тийм шалтгаалаад тэр хүний гадаад үзэмж ямар масктай хүмүүстэй анх уулзаад ямар сэтгэл өгдөг гэдгийг нь харж болдог. Одоо жишээлбэл таны ascendant чинь арслан штэ. Gemini гэхээсээ илүү арслан илүү төрүүлж харагддаг, мэдрэгдэг гэхүүдээ. Тийм. Гэтэ мэдээж Gemini ч мэдрэгдэн л дээ. Тэг би бас ерөнхий бас тэгэж яг ойлгосон л та хүмүүс намайг бол амарлаг юм удирдахч байхыг хүсдэг ч юм те номер 1 байхыг хүсдэг ч юм уу тиймэрхүү байдлаар харах гээд идэм шиг байна. Тэнгүүт би болохоор яг үндсэндээ Aquarius байгаад аахгүй дотор нь тэгсэн тэр Aquarius нь болохоор үгүй дээ гэсэн нэг тийм нэг өөрийнхөө очрыг олохгүй яах вэ одоо яах вэ үсээд барьчих уу ориг бодчих уу гэдгийг бичдэг юм байна. Юу төрсөн цагаа мэдгүй хүмүүсийг юугаа олж болт юм ascendant тавсаа. Тийм хүмүүс эмнэлгээс асуудаг хүмүүс байт юм бэлээ. Эмнэлэгтээ хүсэлт гаргаад авсан хүмүүсийг хитэн таарсан. Гэтэ би ингээд цагаан мэдхгүй ярина. Ойр татны хүмүүс байгаа штэ. Таньдаг. Тэгээ таньдаг найзуудынхаа гаднаас нь ингээд удаан ажиглаад таажсэн тохиолдол байдаг. Таагаад ахыгаа ажиглаарэ. Ахыгаа хэдэн настай? 31 штэ. Хэдэн он хөлөө 31 оных. 91 таац 92 лөө. Би 90 лөө. Оо тийм үү? Тийм штэ. Цэнгэл ихтэй нэг тийм цэнгэл ихтэй л додоод яваад байдаг хэрнээ тэр мөр ерөөсө бодож байгаагүй шүү дээ. Нас бас би тэгтээ гисэлдэг яг анх нэг сонирхож явах үед нь яг анх нэг тааржсэн тэр нь нэг йогагийн төрсөдөр болоод гэсэн чи би ийм юм сонирхож байгаа шүү дээ. 19 оны 11 сар тий. Нөгөө тэр Клэра-ийн тий. Ресторан марчж тэнд тахта. Тий тэгтээ сая нэг яг ингэ подкаст юм ингэ суужсэн чинь нэг уулзж исэн хүн маань арслан болж тараад тэгэнгүүт нь чи Our Secret podcast дээр ёо хомготчин ер нь бол ёо арслан амар гоё тохирод байдаг яг нэг тийм ёо гал өгөөд идэх жилүүд цаашаа төлөвлөгдөж жилүүд юм жилдэг бодсон чинь фүр нөгөө юу аахгүй юу 12 орд ингээд библиэгээ харсан ордод байдаг шүү дээ. Тэр библиэгээ харсан ордод ингээд нэг бол амар таардаг, нэг бол үнээр таардаггүй. Тийм онцлогтой байдаг байхгүй юу? Одоо Gemini нөгөө тал чинь Capricorn гэдэг лөө. Gemini нөгөө тал чинь Sagittarius момын орд. Гэтэ одоо ийм байгаа байхгүй юу да. Түрүүн яриадсан хавас ирсэн шүү дээ. 7 дугаар хавас гэж байгаа байхгүй юу? 1-р хавасын нөгөө тал 7 дугаар хавас байдаг. Тэгэнгүүт 7 дугаар 1-р хавас намайг хариуцаад байгаа шүү дээ. Бид нэрийг өөрсдөө self-wood тэгснэ 7 дугаар хавасын хариуцдаг зүйл нь болохоор бусад хүмүүс хамтран ажиллагаа partnership. Тэгээд сайн талаас нь харах юм бол partnership гэдэг утгаараа гэрлэлт ч юм уу те хайр дурлалын харилцаатай холбогдож болдог. Муу талаас нь харах юм бол өрсөлдөгч. Enemy им ил байдаг enemy гэж харж болдог. Тийм болохоор намайг хэлчихээ харадах. Тийм болохоор яг нөгөө ордынхаа нөгөө эсрэг талд байгаа орд нь амар чухал байдаг ер нь бол. Гэтэ яг дундаж ирсэн юм байхгүй. Aquarius эсрэг талт л ёо шүү дээ. Харин тийм. Яг үнэхээр таардаг эсвэл үнэхээр таардаггүй. Тэгээд ингээд таталцал байдаг ер нь бол. Тэр чинь миний бүр хамгийн сайн Лео байсан пош нэг найз санаад байна. Гэтэ үгүй штэ юу 6 сарын эн чин үгүй ихэр штэ shit. Gemini би чинь Gemini шүү. Ихэр 6 сарын 7 чин ихэр үстэй те. Зохицлын хувьд бол тийм бах. Зохицлын хувьд бол ганц нарны орд бол зүгээр амар simple prediction. Тийм болохоор харж олох өөр зөндөө өмнөд байдаг. Тэгээ тэр хүний ascendant нь moon sign нь одоо жишээлбэл анх танилцлаа гэхэд зөв ascendant-аас нь болоод татагтаад танилцсан хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Уулзсан. Тэгэл яг таниад эхэлсэн чинь нөгөө нарны ордын шинж амар өөрөөр таарал. Тэгснэ яг жинхэнэ хүн нь ингээд гарч ирсэн чинь сарны орд нь ингээд гарч ирээд. Хөөх энэ хүн их чи ингэж бодоогүй шүү гэж бодогдох ч юм уу тий. Би одоо жишээ нь ингээд нэг хүнд татагдлаа гэж бодоход тэр хүний юу сан сайн нь биш moon sign-д нь илүү татагдах боломжтой шүү дээ. Байж болно шүү дээ. Тэр хүн тэр энерги илүү их мэдрэгдүүлдэг хүмүүс бас байдаг. Тийм мань хүн амар тийм ёо чөлөө торон бүтээлч хүмүүс нэг татагддаг гэсэн нэг ямар нэг агаас. Тэр ямар чөлөө торон бүтээлч.
артистик хүмүүс дуртай байна. Мэдрэмжтэй хүмүүс. Мэдрэмжтэй хүмүүс одоо нэг содон те юу ингэдэм бэлээ. Нөө хумхын ордын ерөнхий шинжүүд гэдэг жоохон содон юм дуртай байдсан шүү дээ. Байдаггүй ховор зүйлсэд. Тэгээд тэр нь нэг тийм бүтэмжтэй биш үү? Үгүй бүтэмжтэй биш гэх юм цаашаа зарим хумхын ордын хүмүүсийн сонирхол нь жоохон тийм гаж явах тохиолдол байдаг заяа. Тэгээд тэр гаж нь үнэхээр тийм сайн ч биш муу ч биш зүгээр сонин өөр тийм содон байдаг юм байна л да. Тэрнээсээ болоод тэр хүн ингээ буруу хүн байна гэдгийг бас олж хардгуу тохиолдол байд юм билээ. Гэ зүгээр сонирхолтой хүн байна да гэж одоо татагдчихдаг. Яг үнэндээ ингээд логикоор бодоод үзэхэд тэр хүн ингээ муу хүн байх чинь ч юм уу те. Тийм нэг ирээдэггүй ч юм уу те. Нэг тиймэрхүү. Тэгээ эсвэл үнэхээр бүр нэг тогтсон хэм маягийн тийм хосны харилцаатай байхыг хүсэх биш зүгээр л дуртай байгаа л зүгээр тэр нь ингээ сонирхолтой байгаа ч юм байж магадгүй болохоор зүйл. Тий. Ер нь бол кекстгүй ч байсан. Хараад ээж хахад бас гоё яа гэж. Цэнгэлэгчтэй амар нэгнээ таниад хэдэн жил болж байгаа те. Тий нэлээд удаж байгаа. Цэнгэлэгч ингээ анх би ийм секстэй холбоотой 2 дугаар сургуулийн жоок мокердөөсөө сонсч мэддэггүй ч биш. Ичээх бишээ. Та тэгээд буруу ойлгоод байна. Би зүгээр тийм юм сонирхолтой байхгүй юу. Зүгээр ингээд тэгсэн чинь цэнгэлэгч тийм юм ярихаар би ингээ яраагаа сочдөг байсан байхгүй хэдэн жил юм. Тэгсэн чинь цэнгэлэгч энэ хөхөд айл цэцэрлэгээс ирсэн ингээ намайг тэгээд өгдөг. Тэгэл тэрэнд нь зүрх би яс идэж чаавчээд тэгэл заа. Тэгээд цэнгэлэгч тийм ярихаар одоо сурцсан. Одоо гайгүй болж байна уу гэхдээ ер нь. Одоо би хараа ном гээд хүмүүстэй барыг жоохон харьцааг айгүй бодож байна. Ер нь бол амар удаан. Яг хүмүүстэй заавал харьцах шаардлагагүй шүү дээ. Юу. Миний хувьд ингээд миний Venus Aquarius ахгүй юу? Би Aquarius ascendantтэй. Тэгээд Aquarius ascendantтэй байхаар яг уу? Миний хүмүүс харагдаж хумхын энергитэй гэсэн. Тийм. Минийх болохоор нууцсан хумх байхгүй юу? Би дотроо нуудаг нь emotional талаасаа. Хэрхэн өөрийгөө илэрхийлж байгаа хандлага. Тэгээ бас илүү бага наснда илэрдэг зан харан шин байдаг. Би нэг солонгос дуучин байдаг юм нэрийг мартчихэж. Нэг охин байдаг аахгүй юу? Aries охин. Тэгээд Itzy гэдэг нэг хамтлаг байдаг. Тэгээд ойр K-pop аяар дуртай. Itzy-гийн Aries охин мөнсөн хань нь хумх байсан аахгүй юу? Aquarius. Тэгээд яриад байгаа юм сонссон чинь жоохон бахта. Жарлангийн ус халбагдаж байгаа. Йоо. Оо. Тэгээд тэрийг яриад байхгүй. Энэ аргагүй л сарн Aquarius энэ да. Энэ жоохон содон хөвгтүүд байдаг юм шиг байгаа. Сарны ордон Aquarius хөвгтүүд. Тань тийм сонин юм болж ирсэн үү? Багтаа юу. Амар сони айл гэртэж тоглож ирсэн гэж. Энийгээ дагаад бодоход ингээд айл гэртээ даав нь болж молоо да. За хадлаа. Чи яг иччих байна. Нэг тийм сонин тоглоом тоглодог байсан. Зарим хүмүүс ч ингээд Барби-марбигаар тоглож байхад би бас гоё айл гэртэж тоглодог байсан. Одоо тэр 5 давхрын айл явахынтай заримдаа ингээд харц толгоршуулаа. Бид нар юу хийдэг байсан бэлээ? Орондоо ороод юу хийдэг байлаа гэж бодож. Тэгтээ яг бас ингээд одуудыг ингээд бас яг цаг минуттай ингээд тийм орд юм байна, тэгдэм байна, ингэдэм байна гэж судлахаар сонирхолтой юм тий. Харин тийм. Яг бодит хүмүүсийг хараад жоохон залхахаараа яг тийм байдалд орчдөг. Би яг ингээд миний сарны орд матар ахгүй юу. Тэгээ матар болохоор ганцаараа байх цаг аяа их хэрэгтэй байдаг. Тийм болохоор яг заримдаа хүмүүсээс нэг огцом залхачтیں۔ Тэгэл яг сая нэг 6 сар баг хүнтэй уулзаг байхаа. Хүнтэй юу найзтай ч уулзаг юу шагаалчдаг юм уу тий. Тийм. Хумлчсан төстөөш жирэн. Миний тэгвэл нэг юм матартай байж магадгүй юм байна л да. Би ч одоо ер нь бол яг яаж би олон хүмүүстэй уулзаад яадаг ингээд ядраад байдаг. Цөөхөн хүмүүстэй уулзаад илүү гоё байдаг. Тэгээ 3 4 5 эсвэл нэг бүр бөө хүмүүсийн донд би ч нэг дургу. Тэнгүүд нь би яаж өөрийгөө цэнгэлдээ юу ганцаараа ингэхтэй яваад. Aquarius дээр бас тийм байд юм уу тий? Нөгөө матрын ордны дараах орд хумх штэ. Тийм болохоор ер нь ордууд штэ. Өмнөх орд болон дараагийнхаа ордынхаа шинжийг жоохон өвлцсөн бидэг. Тэг хүн болгон энэ загсны ордтойгоо жоохон ойрхон хумхын да эсвэл матрын ордтойгоо жоохон ойрхон хумхын гэх жишээний ер нь таамаглаж чаддаг. Тэг бүх 12 ордыг ойлгочих юм бол онцлог шин чанарыг ойлгочих юм бол тэр хүн за хумх хайлаа гэж бодоход тэр хүнээс загсны орд чижүүд харагддаг, магадгүй матрын ордсон чижүүд харагддаг. Эсвэл буурч чарт дээр нь төрсний зурлах дээр нь
одоо буудгаар их ч юм уу, Венус ч юм уу тэр ойролцоо ортууд нь байх тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэнгүүтээ уг амар их чимхий хүн тэгээ комеди хийгээд ч юм уу өөрийнхөө нэг жоохон тийм эвдэж байгаа гэх юм уу. Манай нэг найзын бас нэг гаргасан өнцгөн юм байсан. Одоо ингээд хүмүүс ингээд яг ийм орд эднэрийг ингээд уншаад харахаараа за би яг ийм хүн юм байна гэж хараад байгаа. Гэтэл энийг өөрөөр бид нэр ашиглахдаа яаж ашиглаж болох вэ гэхээр би одоо жишээ нь бусдад харьцтай муу гэдэг ч юм уу тий. Харин ганцаараа явахдаа айгу сайн хүн юм гэд ингээд бичсэн байвал өөрийнхөө муу юм дээр ажиллах хэрэгтэй юм байна штэ гэж яриад байгаа хэрэг. Тэгэхээр эндээс бид нэр сул тал маань юу вэ гэдгийг харсан бол миний сул тал угаасаа л тийм юм чи ингээ хаях биш. Тэрийгээ илүү хөгжүүлээд би энэ дээр яаж сайн болох вэ? Төгс болох вэ гэж. Илүү dark side руугаа өнгөх шаардлага гарна. Өөр эвлэрэх шаардлага. Тэгээд нүур тулаад өөрийгөө засах ч юм уу. Засах гэхээр бас муухай юм тий. Эхний ээлжинд хүлэн зөвшөөрөх байхгүй юу? Тэгээд бүх ордны байрлалыг ингээд сайн талтай бас муу талтай тэгээд дотроос олон мэдээллүүдийг агуулдаг болохоор хүн болгоных яаж хөгжсөн байх нь бас айгүй өөр. Одоо жишээлбэл гэр бүлийн хүмүүжлээс амараад бас өөр байгаа шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл ascendant нь Leo, Арслан эсвэл Moon sign нь Leo хүмүүсийн хувьд тухайн хүний аав нь өөрт нь хэрхэн яаж хандснаас шалтгаалаад тэр хүний сэтгэл санаа personality хөгжөөд айгүйх чухал нөлөөлдөг гэж үздэг жишээний. Тэр хүн муу хүн болох сайн хүн болох нь арай нэг янз янзлцдаг. Тэгээ бас нэг зүгээр миний зүгээр бодож ирсэн юм нь хүүхдүүдийн moon sign ascendant эднэрийг хараад энэ хүүхдийн ааш нэм юм байх шүү гэж ойлгож болох юм да гэж би бас. Тийм. Зарим хүүхдтэй хэрхэн харьцах ёстой вэ? Эцэг ихт нь айгүй төхөн болгох ойлгомжтой. Чиний хүүхдүүд дээр яаж үзсэн үү? Томын бол үзсэн, багын үзег байгаа. Яаж вэ? Гэтэ деталь яг бүр судалж яг юмнуудыг нь бол харж амжаагүй л байна. Ямар юу нэртэй? 5 сарын 19-нд чинь юу лээ өхөр баха. Өхрийн орд ямар ч байсан сайн. Гэтэ би ascendant эднэрийг одоо л санахгүй байна. Гэтэ яг бас хүмүүс бас сонирхоод бас birth chart эднэрээ хараад үзээрэй тий. Сонирхолтой байх. Тэр гимтдэг гой сонирхолтой байсан шүү дээ. Одоо юу одоо жишээ нь хумхын ордныхаа юугаараа шилбэрээ одоо шагаагаар одоо юу гимтдэг ч үлээ. Гимтдэг гэх нь цаашаа юу гэж хэлэх вэ? Юу ингэдэг байхгүй юу? Орд болгоныг хүний биеэс хариуцдаг хэсгүүд байдаг. Одоо жишээл толгоо гэх юм бол яг Aries хоньноо өхөр хацар энэ юу юмд нэр. Тэгэл Cancer өгт хөхмөх болно шүү дээ. Тэнгөө Cancer өгтөд айгу хөхн байхгүй эсвэл амар том хөхний cancerтэй гэхгүй юу? Ийм dark joke хийж болж байгаа юм уу? Инээчлээ. Яага инээгээд байгаа. Би өхөн чамаа шат гэж ярьчих. Тэрнээс шалтгаалаад ямар нэгэн байдлаар тэр хэсэг нь бусдаас арай өөр эсвэл тэр нь магадгүй амархан өвдөх боломжтой ч юм уу те сэргийлэх ёстой тийм зүйлс байдаг бай. Одоо жишээлбэл би матрын орд болохоор ингээд матар хил хязгаар одоо Сатурнаар өдөрдүүлдэг санчраар цаг хугацаа твчээр хил хязгаар бүхнийг хариуцдаг тийм гариг байхгүй юу? Тийм болохоор хүний бие дээр яг адилхан тусч байгаа. Хязгаарлалт болохоор яг арьс ахгүй дотор гаднах хоёрыг ялгаж өгдөг. Тэгэнгүүт ямар нэгэн тийм одоо бат бих байх хэвээр суур байгаа байхгүй юу? Тэрийг хүний ясаар тодорхойлж байгаа. Тэрнээс болоод матрийн ордны хүмүүсийн тэр ясархаг хүмүүс байх жишээний ч юм уу те эсвэл миний ингээд эмзэг байх юм аа тийм тохиолдод байдаг. Миний яс ингээд амар тийм тод байдаг байхгүй юу? Жишээний зүгээр хүмүүс янз янз нөлөөлнө гэхдээ тэгээд тийм мартчихдаг гэнэ ярьсан. Ихэр хаана нэт юм бол би ихэр болохоор айгуу сонирхолтой. Ихрийн ордны ингээ символ чинь хоёр ихэр хүн штэ. Биеийн бүх хос эргэтэн. Уушиг, гар хөл бүх хос эргэтнүүд, нүд, жишээний ч юм уу. Тэгээд ихрийн ордны асцендентаа ч юм уу ихрийн ордны хүмүүс бас тийм дийлэнх гэдэг бүгдийг гэж хэлэхгүй. Дийлэнх тохиолдолд тийм нарийнхан мөчтэй хүмүүс бас байдаг. Жохон урт илүү гар хөл нь илүү их давмгай тийм содон. Асцендент гэсэн шүү сая. Гэхдээ яг заавал тийм явах шаардлагагүй зөв ерөнхий
100% үнэн гэж байгаа л биш. Чи сая 2 хоос гэсэн чи өөр юм батсан уу? Энийгэд ганцаараа энийгэд муухай. Тэгээ нэг уушиг бодог ах чи. уушиг бодсон юм аа. Уушиг бодсон яг уушиг. Харин тэрнээс болоод эхний ордны хүмүүс энийг л бодсон л байхгүй да. цамиг татах матах айгу буруу гэж үздэг ер нь бол. Тэгээд магадгүй түрүүний cancer joke гэсэн. Дахиж бити team joke-ийг яриа гуйж байна. Угаасаа дахиж хэлэхгүй шүү дээ. Үгүй үнэхээр гуйж дахиж бити тэгэж хэлээрээ гуйж байна. Тэрний анхаарах ёстой болохоор бас амар эвгүүл таачлалтай байна. Тэр тэдгээр хүмүүс илүү анхаарах хэрэгтэй л байхгүй юу. Гэтэ заавал тэгнэ гэж муу орлож хэлж байгаа биш. Зүгээр үзлэгт байнга орох ч юм уу, магадгүй сэтгэл санаагаараа гүнзгий уналтанд орох ч юм уу тэдгээр тэр emotional асуудлууд нь айгу өөрийг нь өвдөгдөг тийм ордохгүй юу. Тийм учраас анхаарах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээд бас ер нь эргэн тойрныхон мэлхийн ордны хүмүүсийг битгий нэг амар гомдоо. Хүй нэр өчигдөр хоёр ямар шиг байсан бэ? Хоёрын сэтгэл санааны байдал. Өчигдөр хоёроо хэд өдөр байлаа? Бүтэнсэн өдөр байсан. Нэгдэх бүтэнсэн өдөр. За бүтэнсэн өдөр бол би жоохон юу байсан? Dark байсан. Нэг жоохон сэтгэлээр унах гэдсэн. Өчигдөр болохоор би нөгөө хүмүүстэй уулзаад тэрийг нөгөө орхиод ганцаараа байгаад байвал улам л бодоол шаналал ингээл янз бүрийн стори хийчихгээл тэгээд хүмүүстэй уулзаад гайгүй өнгөрцөн. Яг бүтэнсэн өдөр бол жоохон бас юм бичиж оруулаад close story тиймэрхүү юм бол байсан. Харин яг бүтэн сар гарсан. Тэгээд таад оруулсан. Миний хувьд бол юу гэвэл би бас ер нь бол яг тийм одоо 1-10 гэж авах юм бол би нэг 3 байсан гэхдээ өөртөөгөө байсан. Тэгээ бас давхар өөрийгөө халамжилсан болохоор. Гэтэ би нэг үйлдэлээс өөрийнхөө нэг тэнийг үйлдэлээс болол яасан л да. Сэтгэлээр жоохон унсан байсан. Сэтгэлээр жоохон унсан байсан. Тэгээд нэгд өдөр бүр яасан. Нэгд өдөр юм уу бүтэн өдөр би бас нэг өөрийгөө нэг жоохон тайтгараа тайвшраа тэгээд гоёсон. Яг буцаад нэг юу эргээд зэрэгсэн юм тий. Надад болохоор full moon яг cancer дээр болсон байхгүй юу? Саяны 2 хоног. Тэгээ cancer ингээд дэлхий дээр бидний амьдрал дээр ингээ хариуцдаг сэдвүүд нь ихийн хайр, ээж, гэр бүл, сэтгэл санаа илүү гадагшаа биш дотгошоо асуудлуудыг хариуцдаг байхгүй. Яг тэр асуудлуудтай холбогдлолтойгоор хүн болгонд янз янзын байдлаар нөлөөлсөн байх гэж бодож чинь. Тэгээ ерөнхийдөө ярьж байгаа шүү дээ. Тэгээ миний кейс дээр болохоор би амар ихний өдрөн заяа. Би ингээд гинет ингээ хүүхэд мөрөөдөд би 2 ихэр хөгтөл нэрийн ард тах хэвээр гэшгээд тэгснэ за ямар нэр өгөх юм их бас Нио Ион гэж үгээд би стори гэж заяа аль нэр нь гоё юм уу гэж бах ингээд сонголтууд гаргаж маргаж ирээд тэгснэ нохондоо ямар нэр өгөх үгээл бүр ингээ гэр бүл ингээ сонир мөрөөдөд би богод нэг тэгдэг байхгүй юу тэгэл гоё унтсан тэгэл унтаалс ирсэн чинь хар дараал яаж яагаад нэ фул монд гарахаар айгу тийм унтахад хэцүү ч юм эсвэл хар дардаг тохиолдлууд амар их байдаг бүтэн сар гарахаар тэгээд 2 дахь өдөр миний бодсон юм юу гэж өмнөх өдөр нь гэр бүл бодсон чинь 2 дахь өдөр гинэт ээжигээ бодоод бас нэг боддог байхгүй юу нэг амар тийм хүтэн хүндий хандлагатай хүн тийм гэрийнхэнтэйгээ нэг нялуурдаггүй хайртай шүү мартай шүү ч юм уу нэг тийм байдаг байхгүй юу тэгсэн чинь өчтөр гинэт амар тийм эмошнл болсон би яагаад ээжтэй ингээм ханддаг юм бол гэж бодоод одоо багтсан ч тань юм байна. Тэгээ би одоо нэг яраар байна. Би бас өчтөр яг ээж мэж хүүхд гэж бацсан юм байна. Амар тийм болсон. Яг би амар оройтсан байхгүй юу? Тэгээд өглөө ээж жоох ууралсан надаа. Тэгээд хүүхдүүд болохоор яг нэг амар уурлаагүй гэхдээ жоохон гомдоод исэн байхгүй юу? Тэгээд нэг жоохон тиймэрхүү юм бас болсон юм биш үү? Бас сонирхол нөлөөлөх юм байна. Тийм. Тэгээд full moon-ээр яг одоо хэдүүлээ joke хийхэд гэхгүй full moon-ээр ямар байдаг болоо л гэж. Би тэр тухай штэ бодож байгаагүй юм байна. Гэтэ юу ядیں۔ Ер нь full moon үнэхээр галзуу нэрэг байдаг. Ер нь юу ч болж болдог юм да. Хүн амар галзуулчдаг байж магадгүй юм тий. Тэгээ ямар орд дээр тэр full moon болж байгаагаа шалтгаалаад бас янз янз нөлөөлөлтөө. Moon одоо хизээ full moon хизээ хонь болон хилэнц дээр очих байлаа. Гэтэ яг тийм гал ордууд дээр full moon болох үед хүмүүс илүү жоохон төрөмгийн ууртаа ч юм уу илүү тийм огцон болж хандлагаас байдаг гэж би ярьд юм бэлээ. Тэгэд эрүүл мэндийн талаасаадсан ерэн сарыг амар холбож ярьж болдог. Одоо жишээлбэл түрүүн ярьсан шүү дээ. Канцерыг одоо цээж хэсэг хариуцдаг гэдэг. Тэгэхээр
энэ хэсгийн эргэтнүүд бүгд хамааралтай. Яг full moon юм уу эсвэл new moon шинэ сар гарах үеэр тэр тухайн хариуцж байгаа тэр биеийн хэсгийн surgery юу гэдэг вэ? Мис засал хийж болдоггүй. Нэр ингэсэн. Яг тийм байд юм бэлээ. Ер нь бол яг тийм нухастаа сэдвүүд дээр энэ сарны хөдөлгөөнийг ашиглавал үнэхээр даваа талтай. Тэгэхээр нилээн л бас судалж одоо дурлаж судалж ижил бас тиймэрхүү зүйлүүдийг би бол энэ ондоо өөрийнхөө яг төрсөн цаг минут бол мэдэж авах тийм зорилготой байгаа. Гэтэ би ингээд зүрхний зүр тааж байгаа шүү заа юм. Libra-ын болоо гэж халтуутсан. Libra. Тань тэгж мэдрэгдсэн үү? Мэдгүй юу? Libra-гийнх нь ямар идэг лээ? Би гэтээ яг тэрийг тайлбарлах гэхээс илүү нөгөө надад нэг туршлагууд байгаа шүү дээ олон хүмүүсийг харсан. Тийм хүмүүснийг тэгж харагдаг, ингэж харагдаг би зүгээр дотор юу гэдэг нь ажил явж байгаа байхгүй юу? Ascendant нь Libra байж магадгүй байх гэж зүгээр бодсон. Эсвэл магадгүй чи илүү либералаг Aquarius-аас байж магадгүй. Нэг Deccan-аас шалтгаалдаг. Deccan-ыг уншсан уу бас? Уншсаа одоо шалгалт аваад байгаа юм. Энэ яг ард номнаас хойш бүр яг оюутан насаа иргэн дууслаа. Номнаас хойш яг ингээд багш шиг гэдэг. Номоо ингээ урд нь барьж байсан те. Шалгалтаа уншсан. За би ч гэрээ гэж үгээд. Тэгээ чи яриулчихгүй. Энэ систем хиний манай гислагийн бас энэ зурсан зургууд нэмэр хөөрхөн Instagram дээр бас манайхан хэрвээ Enriv гэдэг бас юу харж исэн бол нөгөө хөдөлгөөнд дүрсэж юу гэдэг вэ? Sticker. Гифнүүд. Та нар ингээ харах юм бол яг энэ бүсгүй олон нүдтэй байгаа. Гэтэ даашин зүйлсэн болохоор өөр олон юм байгаа үг мэдгүй байна. Энийг гоё тайлбарлаж чадна. Энэ гэтээ олон жилийн өмнө зурсан зураг байхгүй юу? Тэгээд ингээ би амар урлагт дуртай, сонирхолтой. Тэгээд угаасаа би артист. Зураг зурдаг. За тэрийг амар тэнийг юм аа. Энэ юу байгаа байхгүй юу? Ингээ би хөгжим сонсоод амар баярлаад хөлн газар хүрэхгүй нисэж байгаа байхгүй юу? Далавч болж ургаад. Тэгээд амар олон нүдтэй байгаа шалтгаан нь болохоор би амар curious байгаа. Би энэ бүхнийг ингэж мэдмээр байна. Энэ бүгдийг судалмаар байна. Тэгэл зүгээр ийм байна гэсэн миний нэг амьдрах тэр ирмэлзэлийг илэрхийлсэн зураг юм. Гэтэ эн чинь нилээн дээр зурсан зураг шүү дээ. Чи ямар удаж байгаа? Энэ үеэрээ Excel-та бүр амар галзуу байсан шүү. Би анх Excel-таг бас яг анх хязаарж исэн гэхээр Playtime дээр нэг дуу хийгээд нэг улбар аркадтэй залуу дурлжлаа, алга болчлоо гэдэг нэг тийм бичлэг ингээ viral болоод Facebook-ээр баахан яваал тэр нь цацагтаал ингээл хүмүүс шеэрлээлсэн те. Тэгтэн би анх хараад энэ ямар хөөрхөн охин бэ гэж харчаад тэгэл зүгээр тэр чинь бол зүгээр Facebook-ээр л харж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойш нэлээд удаа явж байгаа тандгуулсан л тоо. Тэгээд өнөөдөр ямар ч байсан бит хоёр нэвтрүүлгээрээ бас нөгөө илүү одод гариг ирэх бас секстэй холбоотой юмнууд бас сонин садан юм гарч ирвэл бас тэрнээсээ бас бусдаа хуваалцъя гэж бодоод текстэлтэйгээ урьсан байгаа. Тэгээд чамд өөр ярьж одоо орхигдуулсан ч юм уу сонирхуулчаар тийм магадгүй яг кекстэй холбоотой тийм эсвэл хосын харилцаатай холбоотой ч юм уу тийм. Одоо чинь бол бид нар бас одоо сайн мэдж байгаа. Эхлээд тэ өөрийнхөө одоо тэр төрсний одоо зурлагаа сайн мэдчихэж тэрнийхэн дараа одоо бусдаа хүмүүс рүү ороорой. Тэ? Гэхдээ ингээд ерөнхий ингээ хүрээнд яг одоо жишээлбэлтэй ингээ залуу хүмүүс ингээ орондоо боолцсон, эсвэл танилцсан. Тэгээд тиндер дээр маш ч юм уу ингээ танилцж байгаа хүнийгээ бас ер нь red flag юм ч юм уу тий. Одоо тийм хүмүүсээс анхааруулын тэмдэг ч юм уу эсвэл гэтээ хүмүүс нөгөө өөрийгөө мэдтгүү тохиолдод шүү дээ. Одоо жишээлбэл юу юм ханаас нэхлмэр юм дээ. Юу зарим хүмүүс нөгөө Venus надад ямар ордоор түрүүн ярьсан шүү дээ. Venus амар ойлгомжтой болсон. Ямар ордоор байгаа шалтгаалаад юунд үнцэн нүгдэн тодорхойлол болдог. Тэгэнгүүт зарим хүмүүс зүгээр яг тийм найз сууртай харилцаанд илүү дуртай. Илүү Venus нь одоо агаарлаг ордуудаар байх чинь ч юм уу те Libra, Gemini, Aquarius байх тохиолдолд найз сууртай тэр хүмүүст ингээд бодол санаагаа илэрхийлж явах нь өөртөө илүү ингээ хайр мэдрэгддэг байж болох байхгүй юу. Тийм болохоор одоо жишээлбэл за би Venus Aquarius гэж бодоход миний хандлага болохоор би шууд хүмүүстэй тийм дурлалын харилцаа их сонирхдаг. Яагаад тэгэхээр би хүмүүстэй зүгээр ингээ ярилцах нь надад илүү гоё байдаг. Тэр үнд үнцэн оноодаг. Тэгээд тэрнээс болоод тийм дотн харилцаанд бас жоохон дургуй заяа. Энэ хумхын орд үнэхэр сонио орд. Ягаад тэгэхээр хүмүүсээс ингээд
зүгтаад байдаг орд. Тий. Бүр үнэхээр тийм. Би бүр өөрийгөө ингээ гайхдаг ш. Цаахан манаа. Би секс юмэрээ нэгтэй дотносмооргүй нэг тийм сонин. Тэгэнгүүт нь холдонгуудаа ойтмоор байгаа. Тэгэнгүүт ойртонгуудаа буцаа холдмоор байгаа юм шиг нэг тийм. Жохон өстой ойлгомжгүй санагдсан юм билээ. Бусд хүмүүст гурлаа жоохон аквариум чинь тэрийг ойлголцож байгаа. Тэгээд сонин. Гэтэ би эргэн тойрноо харсан чинь ер нь Venus and Aquarius хүмүүс тийм хожуу гэрлэх хандлагыг их байдаг. Ялангуяа Aquarius үлдчихсэн. Тэгээд илүү ганц бие явах нь илүү зөгтөг ч юм уу те. Магадгүй тэр нь зүгээр Aquarius-ууд үнэхээр ирээдүйн чиглэж илүү хүмүүсээс төрүүл сэтгэдэг юм болвол тэр нь бидний ирээдүйн бас хандлага, бидний амьдрах нийгмийн тэр мэдрэмжүүд байгаа ах гэж бодож байна бас. Магадгүй. Ер нь цаашдаа хүмүүс бас тиймэрхүү чиг хандлагатай байна гэдэг юмыг бид нар бараг. Тийм нэг тийм одоо ингээд хүүсийн ялгаач тэр тийм тэгш болоод байгаа шүү дээ. Тэгээд бүх хүмүүс ингээд sexuality янз өөр байгаа. Ингээд бүгдээрээ нэг тийм нэгнээ ердөөс шүүмжлэхгүй. Тэгсэн хэрнээ бүгдээрээ өөрсдөө ингээд мэддэг. Тэгээд нэгнээ хүндэлдэг. Тэгсэн хэрнээ нэгнийхээ одоо хувийн орон зайд хамаагүй халддаггүй те. Чи тийм юм уу? Тэг болоо. Юу шиг мэр юм те. Надаа энэ олон хүүсийн асуудлууд одоо аваар инээдтэй сонсогдчихжээ гэдэг. Хүмүүс тэрүүгээр маргаж маргаад байгаа нь. Зөв яа тэгэхээр эн чинь бидний одоо амьдарч байгаа цаг үед л сонин содон санагдаж байгаа болохоос ш 1-20-30 жилийн дараа эн чинь зүр байдаг л зүйл нь нэр томьёонууд алга болчих واخ гэж бодож байгаа баг. Тэнгууд сая одоо яран дээр ингээ Aquarius агаартай хүмүүс Venus дээр бахараа ингээд ер нь найзууд гэдэг дээр амар ач холбогдол өгдөг болоод штэ. Тэгэхээр магадгүй одоо газар усан дээр байгаа хүмүүс бас ямар байдаг талаар бас дуртжуулах хүмүүс сонирн байж магадгүй. Гэтэ бүгднгийн ярих юм бол маш нарийн ярьж болно. Зүгээр газрууд байх юм бол илүү бодит зүйлт үнцэн өгдөг. Газар нь юу вэ? Үхэр матар. Охин. За өхөр матар охинууд бол тий одоо жишээлбэл өхөр нь Venus ах тохиолдолд тэр хүмүүс ингээд бодит тав туах бодит одоо кадл хийх мэх ч юм уу тий эсвэл яг бодит үнцэн болох юм аюулгүй байдлаа хангасан байдлууд одоо Cancer Venus Taurus Venus хоёр жоохон төстэй тийм safety мэдрэмжтэй харилцаагаа эхлүүлэх хүсэлтэй. Тийм шүү дээ. Нэг ихэр юм ингээл хажууд сунгууд нь ингээл ягаал те. Тэврээл тэгэл ингээл нэг тийм жоохон нялон дуу юу? Тий. Хин өхөр гинэ. Ихэр үү? Тий. Юу шүү дээ охин гэсэн шүү дээ. Би юу дурчлаа. За хүмүүсийнхээ ордыг амларсан юм ба. Өхрийг ихэр гэж сонсоод тэгээд. Тийм баг жишээний. Эсвэл Venus нь матар дээр байх жишээнд бол матрууд жоохон хүүтэн хүндээ тийм төвчээртэй хүмүүс байдаг шүү дээ. Жоохон чимээгүй сууж байдаг олон нийтийн дунд ажиглах юм бол тэгж анзаардаг. Venus нь Capricorn хүмүүс болохоор тэр одоо хайр дурлал одоо би чамд хайртай сайн мэн гэдгээ жоохон нэлүрж илэрхийлж чаддгүй тийм шин чанартай гэх жишээний. Магадгүй газар билүү. Газар тийм. За магадгүй охины орд нь Venus нь байх юм бол охины орд жоохон хэцүү гэх юм таашаа тийм юмыг төгс байлгахыг хүсдэг нэг тийм магадгүй буруудвал OCD-тэй болчих жишээний ч юм уу те. Тэгээд хүмүүсийг одоо хайрлах гэдэг чинь өөр хэрэг штэ те. Ингээд таашаах гэдэг өөр хэрэг. Гэтэ охины ордын шинж болохоор нөгөө толгоогоор хайрладаг гэх юм уу да. Нөгөө анализ хийгээд байдаг бас болохоор бас жоохон Venus дээр байх жоохон хэцүү байдаг. Магадгүй нөгөө тухайн хүндээ илүү өндөр стандарт тавиад шаардлага тавьдаг тийм байж болно. Сайн талаас нь харах юм бол тийм охины ордын шинж хүмүүсийг ингэж нөгөө care хийдэг, тийм хандлага байдаг. Тийм учраас хайраа илүү careless илэрхийлдэг. Халамж гэдэг үг тийм. Гэх жишээний галууд бүх ордууд тийм онцлог нь өөр өөр. Сайн талтай, муу талтай. Галууд болохоор яг Venus галууд нэлээд тийм юунд дуртай. Яг тийм болзоо, үерхэл гэсэн харилцаанд илүү сонирхолтой байдаг. Гэхдээ нэг бүгдээ гэж хэлэхэд бас хэцүүтэй ерөнхий ярьж байгаа шүү. За жишээлбэл Leo Venus байлаа гэж бодъё л тоо. Тэдгээр хүмүүс болохоор үерхэлд амар дуртай, яг тийм драматик байх дуртай, романтик гэж чаддаг гэх жишээний шинжүүдтэй. Гэхдээ бас муугаар илэрч бас болно магадгүй тэр нь. Нумын ордын Venus байлаа гэж бодъё л тоо. Нумын орд чинь тийм юу гэдэг чинь нум харвж байгаа Centaur гэдэг та. Тийм юмыг ингэж тархах хүсэлтэй байдаг байхгүй юу? Номын ордны шинжин олон үнтэй явах нь байна. Тэгж. Гэтэ яг тийм ордын хүмүүс зөндөө байгаа штэ. Гэтэ тийм биш хүмүүс бас байгаа байхгүй юу? Тэр нь хэлмэгдүүлж болохгүй. За. Тэгээд
магадгүй нумын ордон тэгж тархаадаг учраас тийм гадаад орон холын зүйлсийг хариуцдаг. Тийм учраас тэр хүний дурладаг хүмүүс нь тийм хол идэг хүмүүс. Магадгүй long distance relationshipтэй. Эсвэл гадаад хүн байх жишээ. Яа тийм dark joke-тэй юм бэ? Гэтэ та нарын хувьд ингээ хоёрдугаар цагийн joke штэ. Миний хувьд болохоор dark joke байгаад байдаг. Тийм үү. Би нөгөө ингээд анх нөгөө ийшээ орох шалтгаан нь нөгөө asexual хүн оруулна гэж ярьсан шүү дээ. Уул нь тэгж орсон. Тэгсэн чинь астрологи яриа суугаад байна л да. Тэгээд миний хувьд яагаад энэ 20 дугаар суугийн joke-уд яагаад тийм dark санагдаад байгаа гэхээр миний хувьд энэ сексийн асуудал тийм бус хүмүүстэй тийм эзлэхэн өрнөд байдаггүй. Илүү сонирхолт багтай. Тийм болохоор би ингээ өөрийгөө asexual юм болов уу гэж таамаглаад байгаа. Ер нь бол тэгээд би тийм porn ч юм уу те яг тиймэрхүү төрлийн юм харахаар ингээд миний ходоод өвддөг. Тэгээд сэтгэл санаагаар айгу тийм гүнзгий хүлээж авдаг юм шиг байгаа. Ер нь юмыг яаж хахад full moon бүр сэтгэлээр тоглож байна одоо нэрээ. Юм яриад уйлчмаар юм шиг санагдаад нэрээ. Гэхдээ яг угаасаа дөрөв хэлсэн шиг одоо энэ бидний хэлээд байгаа хүүс ч юм уу нэр томьёо ч юм уу те. Энэ зүйлүүд үнэхээр хэдэн жилийн дараа ямар ч сонирн биш зүйл болчихлоо л та. Тийм зүгээр одоо л модонд орж байгаа зүйл. Ягаад тэгэхээр шинэлэг байгаа болохоор хүмүүс мэдгүй байсан яг энэ цаг хугацааны л асуудал. Вау, тэгтээ юу порно гэхний гүнзгүүлж явна гэхээр одоо муугар гэж эмзэглэж нэх үзэх дурггүй ч юм уу муухай санагддаг байх та тийм. Тийм. Тэгээ ер нь ингээд амьдрал дээрх туршлагуудчсан энийг яах ч гэдэм бол гэсэн бодол илүү их төрдөг. Надад тэрийг хийснээс зүгээр ингээд Netflix үзээд хоол идэх нь хамаагүй гоё санагддаг. Гिचшээний. Гэтэ магадгүй энэ нь одоо бүр гүнзгий орох юм бол заяа. Гэт бүр чартаас өөрийнхөө нэг онцлогоодыг судлаа штэ. Миний North Node тэгээд Chiron гэх гарыг ном дээр сонсчихно. Chiron 2 бас яг 8 дахь хавс дээр байдаг байхгүй. Тэр нь ямар учиртай гэхээр миний магадгүй даван тулах хэвээр сэдв. Надад хүнд санагддаг асуудлууд байдаг гэж магадгүй. Тэгээ тэр цаг хугацаа явах тусам ямар нэгэн байдлаар би тэрийгэ даван туулаад өөрийгөө ангаах ч юм уу те эдгэх ч юм уу тэр асуудалтайгаа ингээд уучраа олох тийм зүйл бас байж байна. Ноотнуудыг би ингэж ойлгосон. Миний энэ хорвоод ирсэн одоо миний хийх ёстой үйл ч юм уу дэв чинь те нэг тийм юм байна гэж ойлгосон шүү дээ. Ер нь бол миний номон дээр бол өрнийн зурхаан тухай илүү их дурддагдж бичигдсэн. North Node, South Node гэж хоёр юм байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор амар олон янзаар тайлбарлагддаг. Энэ тэг зурхаад бол бүр маш дэлгэрэнгүй байдаг. Илүү карматай холбож ярьдаг. Одоо жишээлбэл үлийн өөр тий өмнөх үлийн өөр ч юм уу. South Node нь тухайн хүний өмнөх насандаа хийсэн үлийн өөр ч юм уу. Тийм болохоор өөрийнхөө ясанд нь шингэсэн гэд өөрөө төрсөн хүн. Тэгэнгүүт тэрийгэ балансыг ингэж барихын тулд North Node-ийн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байдаг ч юм уу. Тийм байдаг. Тэгээ тэр хоёрын балансыг барих хэрэгтэй гэсэн нэг даалгавартай л гэж ойлгож тайлбарладаг нэг өөр нэгийг харах өнцөг байдаг. Та өөр харах өнцөг бас зөндөө байгаа. Зөндөө л байгаа юм тийм. Олс олстэй. Одоо би өнөөдөр нэг настайг болоод сая тэр тухай ярьсан байхгүй юу? Нэг power meeting байдаг шүү дээ. Нөгөө юу гэдэг? Гарны алгын хийгээр унших. Тийм. Тэрийг би сайн мэдэхгүй л дээ. Зөвөр л ярьсан төдий. Уншсан төдий хальтай. 100 гарын алганы хээ өөрчлөгддөг гинэ. 100 нь? За. Тийм тэгээд буруу хэлж бас магадгүй шүү. Баруун нь өөрчлөгддөг гинэ. Тэгэхээр би яг тэрийг яг South Node, North Node-тэй холбож ойлгосон байхгүй юу? Надад өгөгдлэн South Node нь яг 100 гар шиг. Өөрчлөгдөхгүй ингээ байж. Тийм миний сонголт болохоор яг баруун гар шиг юм шиг. Миний ингээд хувь тавилангаа өөрөө сонголтоо хэрхэн яаж хийх нь надад илүү чухал байж болно хүн болгонд. Гэтэ ингээд цаг хугацаанд амар чухал санагддаг байхгүй юу? Бид захад яг нэг санчрын хүн болохоор яг биднэрт ингээд за астрологи бол нэг юм хувь тавилан байна. Бүх юм ингээд болох ёстойгоор болох ёстой гэсэн нэг тийм харах өнцгөр гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэ бас тийм биш байж болно. Ягаад тэгэхээр биднэрт сонголт байгаа. Гэтэ тэр цаг хугацааг хэрхэн ашиглах тухай биднэрт нэг астрологи бидэнд ингээд зааж өгöd байгаа байхгүй юу? Цаг хугацааг хэрхэн удирдах тухай. Тэгээд ердөөсөө надад за хувь тавилан байлаа гэж бодоход гэтэ би энийг өөрчилж чадах арга нь бол би цаг хугацаатай ингэж тэрсэлтэх нь цаашаа. За одоо яг үзэлцэх хэрэгтэй байна. Энэ гариг энд очихоор ийм сэтгэл санаатай байгаа чи ийм юм амжуулна. Энийгээ ингэж плана гаргаж хийдэг. Тэгэхээр минийхтэй амар муухай бодол заяа. Гэтэ би үнэлж би яг цаг дэмий өрдөг хүмүүстэн хэр дургу. Цагийг үн цэнийг ойлгохгүй хүмүүст дургу. Тодорхой хэмжээнд хүн болгонд тийм
цаг оноогддог баг. Тэгээд тэрнээс болоод цаг барьдаггүй хүмүүс тэр бас дургу. Тэгээд хоцроо дуурчлахгүй хүмүүс ч дургу. Гэтэ дургу гэдэг үг ямар их хэлж вэ? Би матар шүү уучлаарай. Амар шүмжлэмт хэлж та. Тэгээд илэн талангуй хэлсэнд таалагдж байна. Тэгээд asexual гэдэг дээр бол яг угаасаа тийм зүйл одоо дуртай биш юм чинь бид хоёр бас энэ удаа байнга асуудаг асуултуудаа мэдээж өмжих бах. Тий. Тэгээд сая гал ярьлаа. Тэгэнгүүт нод ус агаар хоёр байна штэ. Агаарыг төр ярьсан те. Агаарыг ярьсан. Тий. Дахиад нэг ярьж л та. Усууд ямар байдин гэж нөгөө Марс дээр юу Венус дээр бахараа. Гэтээс Марс дээр ахаар шал өөр шүү бас нөлөөнүүд нь. Харин тийм гэсэн. Чүчүүд ингээ адилхан сонсогдоод байгаа юм шиг хэрнээ бүгд өөр амар нарийн гэдэг ер нь бол усыг ярина гэсэн те. За Венус усахаар түрүүн канцерыг хэлж ярьсан те. Венус канцер канцерыг түрүүн ярьсан те нөгөө дотоод асуудал ээж те тас дурсамж илүү хуучин лугаа харсан. Тиймэрхүү нөлөөтэй байдаг болохоор Венус канцер хүмүүс ээжийнх нь өгсөн хайр магадгүй бага наснд нь ээж аав нь өөрийг нь яаж харилж байсан тэр талуун дотн мэдрэмж ямар байсан ямар дурсамж тэр хүнд үлдснээс шалтгаалж дурлал нь бас ингэж тиймэрхүү байдаг. Ээжтэй амар хайрлагдсан бол хүнийг амар хайрлж марилалцсан юм. Магадгүй тэр байсан бол дутууч юм уу? Магадгүй тэр хүнээсээ ээжээсээ тэрийг мэдрэмжээ авч чадаагүй болвол тэр хамтрагчаасаа тэр мэдрэмжээ ингээ хүсээд cravelээд байна гэсэн үг байж болно гэх жишээний. Нөхөх гэж авахгүй л тий. Тийм, илүү emotional асуудлууд илүү тийм суурьтай байдаг. Ер нь бол Венус нь ус хүмүүстэй ч юм уу, ер нь юм газарлаг, услаг хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Яагаад гэвэл айгуу тийм emotional талаас эмзэг байдаг бахан шүү дээ. Тийм. За, Scorpio Venus-тай хүмүүс бол амар attractive байдаг. Ялангуяа Venus нь юу лээ? 2-р хаус дээр байх тохиолдол ч юм уу те. Гү Scorpio 8 штэ уучлаарай. Толгой эргэж яг нэг эсрэгтэлт нь бодчихлоо тийм. Тийм. Venus нь Scorpio байхаар Scorpio нэг тийм амар үхэл амьдралыг хариуцдаг түрүүний ярьсан little death гэж яриад байсан штэ. Тэр бүхэнтэй ч холбогдохоор Scorpio амар тийм эрс хандлага үүсдэг байхгүй амар хартай яж болдог. Амар тэр хүндээ ингээд бүрэн хайртай байхыг хүсдэг. Зөв бүхнээ өгөхийг хүсдэг. Гэх юм уу нэг дундаж гэсэн ойлголт байдаг тэр хүмүүс. Нэг бол амар хайрлан, нэг бол тэгэл тийм дундаж. Гэтэ бүх Scorpio-нор тийм байж болно. Зүгээр шал өөр ордны хүмүүс ч тийм мэдрэмжийг мэдрэх бас цаг үе яс байна. Өөр ижил төстэй ордуудад ч тийм болоод хувирчих, obsession болоод хувирчих тиймэрхүү нөхцөл байдлууд, тийм байрлалууд, ордын байрлалууд бас байж болно. Тэгэхдээ яг зүгээр бас сонирхоод ингээд одоо хамтрагчаа ч юм уу те эсвэл хайртай хүнийхээ яг moon sign, ascendant эднэрийг гаргаж харж агаад гаргаж байгаа үйлдэлүүд, зан ааш те Venus дээр нь яг юу байна гэж эднэр харуул амар сонирхолтой байгаа байхгүй ер нь бол. Гэтэ Venus нь одоо жишээлбэл түрүүн хоёлаа Scorpio Aries 2 гэж ярьсан шүү дээ. Тэрийг яриад амар сонирхолтой. Scorpio Venus-тай хахаар ингээ харж байгаагаа хэлдэггүй, илэрхийлдэггүй. Дотроо л ингээ яагаад байдаг. Тийм энерги гадагшаалдаг энергитэй хүмүүс гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Venus Aries болохоор зүгээр дургуун хөрх юм бол чи тэрнтэй уулзсан байна би дургуун урж байна. Би хардж байна гэж шууд хэлчих чаддаг. Тэ магадгүй тэрнээсээ болоод Aries-ууд нэг тийм огцон нэг бол дурлал, нэг бол хайчдаг ч юм уу те. Тогтвортой юм байдгүй ч юм уу. Тиймэрхүү хандлага бас байж болно. Тэгээд ер нь бол хүмүүсийн ингээд ойлгодог буруу ойлголтуудыг засъя гэвэл Scorpio болгон тийм юу биш. Attractive, амар sexy тийм биш. Үгүй тэр нь байж болно. Гэтэ нөгөө тийм хорny байдаг биш. Зүгээр Scorpio-нор хүмүүсийг ингээд юу гэдэг вэ? Ховстоод байгаа байхгүй ер нь бол тэр хүмүүсийг юу бодож гин, ямар мэдрэмжтэй байна гэдгийг мэдрээд тэрнээс болоод хүмүүс тэрэнд нь татагдаад байдаг. Тэгээ Scorpio өөрөө ч мэдлгүй тэрийг энэ хүн ийм болоод байгаа юм байна да гэх тэрэнд нь тохируулаад үйлдэл хийчдэг ч бас тохиолдол байдаг. Гэтэ хэрвээ муу санаа агуулсан байх юм бол зүгээр тэр нь манипулят хийх. Хасаа ингээд хийх тийм хандлага бас болчих боломжтой. Гэх жишээний сайн муу аль тал байгаа шинэ хөвчгнөл байна. Scorpio яг тийм дундаж гэсэн юм байдаг байхгүй сайн Scorpio байдаг. Муу Scorpio ч байдаг. Тэгээд за Venus Scorpio-нор бас аюу сонирхолтой заяа. Яг Venus мөнгөн дээрх яаж хандах хандлага гэж хэлсэн шүү дээ. За хэрвээ Venus нь өвхөр дээр ах юм бол тэр хүн мөнгөө аюу зөв ингэж хадгалаад ингэ эрсдэл гарахгүй байж болно тий. Тэгсэн чинь Venus Scorpio-нор болохоор нэг амар баяждаг.
нэг амар ядардаг гिचшээний ч юм уу. Тэр нь тийм огцон байдаг. Дундаж гэж юусоо байхгүй гэсэн. Харин тийм. Гэтэ нэг гоё гэтэ муу талаа бүх юм хоёр талтай болохоор. Тэгэд та хоёр Mundane Astrology-ийн тухайн ном дээрээс харсан хоёр нь. Mundane Astrology-оос үзэхэд одоо ойрын хэдэн жил 20 юу лээ хэдэн тоог нь марчиж. Ямар тач 25 6 он хүртэл Uranus гэдэг гарыг өхрийн орд дээр байгаа байхгүй юу? Uranus өхрийн орд дээр байгаагаас шалтгаалаад өхөр ингээд эд баялаг өөрийн мөнгө тав тух ингээд идэх хоол моол гэх жишээний тийм амьдралтай тийм газарцсан холбоотой асуудлууд байдаг байхгүй юу. Тэгээд энийг дэлхийн өнцгөөс харах юм бол өхрийн орд нь тэг санхүүгийн байдлыг хариуцж байгаа. Магадгүй хоол хүнс энэ санхүүгийн юу гэдэг вүлээ? Эдийн засаг дээр амар тийм огцом хандлагатай тийм Uranus хүрээд ирсэн чинь амар сонин парадокс үүсэж байгаа. Тийм цаг үе болж байгаа юм байлээ. Ер нь бидний мяарад байгаа юм ба шүү дээ бид нар. Үгүй мяарад байж болно. Гэтэ энэ нь жоохон миний ажиглаж байгаагаар хамгийн амар нь хүмүүс эд хөрөнгөнд амар эрсдэлтэй хандж байгаа. Зүрх coin авчих жишээний байраа зараад coin авчих жишээний ч юм уу те амар тийм гамблрууд болоод би бүр гайхаад байгаа ш. Тэрийг бүр гэтээ энийг бол үнэхээр анхаарах хэрэгтэй. Энэ зур төр зургийн хэдэн жилийн хугацаанд ингэж өөрчлөгдөх тийм нөлөө болохоос ш. Энийг тэгэж их өөрсдийнхөө хөрөнгө дээр тийм том эрсдэл гаргаж тэр coin аваад авах шаардлага байна уу? Би арай л амар автаад байгаа юм шиг байна. Юу санхүүгийн бат бүх байгаа. Ягаад гэвэл би байраад орч чадаагүй гэх юм. Юу бархас байд дэлхийг бархас байд хамгийн том нь тэгснэ дэлхийг үгүй эргэлт нь яадаг мөчлөг нь 12 жил. Тийм. Тэгэд нэрээ санаас Jupiter ингээд нэг орд дээр нэг жил орчим байдаг байхгүй юу? Түрүү жил Jupiter бархас байд гараг нь хумхын орд дээр ирсэн. Тэгээд энэ жил загас руу орсон. За. Тэгэд түрүү жил үнэхээр чухал жил байсан. Ер нь бол астрологийн сонирхдаг хүмүүсийн хувьд. Яагаад тэгэхээр Jupiter Saturn хоёр ингээ great conjunction хийдэг байхгүй юу? Яг тэр нэг уулздаг. Тэр нь 20 жилийн мөчлөгтэй байдаг. Тэгээд яг тэр үеийн болсон чинь хумхууд дээр ялангуяа бүр онцгой их нөлөөлсөн байхгүй юу? Хөө за юу болсон? Өнгөрсөн жил юу боллоо? Одоо за бархас сайд бол сайн гараг. Ер нь эргээр харах юм бол сайн гараг. Ягаад тэгэхээр тэлэлт гэдэг утгаар харуул сайн гараг. Муугаар харах юм бол хэтрүүлэг гэдэг бас өнцөг бас байж болно. Сатурн болохоор тийм аливаа зүйлийн structure гэж хэлсэн шүү дээ. Бүтэц тэрийг бий болгодог учраас хумх дээр Сатурн ирснээр хумхын ордны хүмүүсэд ямар нэгэн цаашдын 30 жилдээ ч юм уу те бүр цаашдын ингээд урт хугацаанд харах юм бол тэр хийх ёстой чухал зүйлсийнхаа эхлэлийг тавих тийм чухал цаг үе болж байгаа. Оо тийм байна. Ялангуяа биднэрт. Тэгээ тийм болохоор өмнө бид нар ингээл хүмүүсээс хичээл юм хийсэн чсэн харуулдаггүй зураг зурсан ч харуулахгүй промот хийхгүй тэгээд тийм л байдаг гэсэн шүү дээ. Одоо болохоор илүү бас магадгүй нийгэмд энэ бэлгийн боловсролыг ч юм уу ингэж хамаагүй ярихад бас хэцүү цаг үе байсан ч юм уу те. Тийм байсан бол хумхууд одоо нэг жоохон тийм зориг орцсон. Гэхдээ энийг хийх ёстой. Астрологи хүмүүс мэдэх ёстой. Хүмүүс бэлгийн боловсралтай болох ёстой. Хүмүүсийн олон хүүстэй байдаг ийм хүн болгон онцлогтой байдаг гэдэг мэдэх ёстой гэд тэгэж ингээ гарч ирээд байгаа болов гэж бодоод байгаа шүү дээ. Хумхын ордынхаа ялангуяа. Барин ингээд хумхын ордны ингээд тайлбарыг нэг уншингууд нь одоо тэ ирээдүг харсан тэгээд технологи болон өөрчлөлтийг болон одоо тэгш байдлыг эрхэмлдэг болохоор бас тийм байгаад байгаа. Дэлхийг өөрчлөхөө л байждаг хүмүүс шүү дээ. Олон нийтийн сайн сайхны төлөө ямар нэг юм хийх хүсдэг хүмүүс байдаг. Хандлагатай. Гэтэ за бүх хумхууд тийм гэсэн үг биш шүү. Ягаад тэгэхээр зарим хумхууд үнэхээр сонир хүмүүс их байдаг. Тийш дээ нөгөө бас нөгөө мөн асцендент бүгд л нөлөөлж байгаа шүү дээ тэрнээс ч тийм. Тэгээд Uranus болохоор нарны амиг дотроо ганцаараа ингээд тэнхлэг нь далин иргэдэг гариг байхгүй юу? Тэнгэрийн ван. Тэгээд Тэнгэрийн ван чинь хумхуудыг өдөрддөг. Тийм болохоор ганцаараа гаж ахгүй юу? Содон. Юник. Содон гэдэг яриад зүйл юм шиг байна. Гаж. Тийм юм шиг. Тийм ер нь бол тийм. За. За өнөөдөр ер нь айгу бас сонирхолтой яриа өрнүүллээ те хэлээ. Би бол ер нь дуусч байгаа юм уу? Би бол ер нь октодод бол ингэж юм байна. Юу найз нь одоо цагт байхгүй наа би ирээдүйд байна. Тий ямар Юу. Гормон дараа бол. Окей. Тийм ухаатай. Гэтэ сони би бас ингэж анзаарсан нь moon sign нь ямар нэг байдлаар сантай нийлдэг ч юм уу те ascendantтай нийлж байгаа хүмүүс би бинийг ойлгохтой илүү амархан байт юм байна гэж би ойлгоод.
Янз шүү дээ. Ер нь мэдлж байгааг нь харахаар үгүй би сая нэг хідэн хүмүүсийн дунд ингээд яг мөн сайн майныг асуугаад ижсэн чи хөвчлээ ингээд дандаа нэг леон давцдаг ч юм уу тий аквариум давцдаг. Тийм тохиолдол хүмүүс айгу ойлголцох нь ойлголцдог. Гэтэ илүү хайр дурлал гэхээсээ илүү ингээд найз нөхдийн харилцаанд ч юм уу илүү тийм нэгнээ ойлгосон гэр бүлийн тэр мэдрэмжээр илүү ойлголцдог. Дэлхийн ордын хүмүүс тэгснээ нөгөө эсрэг яриадсэн штэ. Арслан хумах гээд тэр тохиолдолд бол үнэхээр ингээд яг айгу эсрэг хүүсний юу гэдэг лээ. Хайр дурлалын мэдрэмжээр илүү татагддаг тохиолдол их байдаг юм бэл. Би одоо жишээ нь maybe ингээ Aquarius чиний хувьд Aquarius одоо хамгийн зохимжтой орд чинь юу вэ? Надаа одоо бол өмнө нь бол тийм боддог байсан. Гэтэ бодхоо болцсон. Яагаад тэгэхээр бүгд байж болох юм бэл. Ер нь бол хүн болгоо ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд бус хүмүүсийг бас хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хүлээж авах юм бол ингээд айлынх нь янз ойлголцол байх юм бол бүх юм болохоор л юм санагдсан. Тэгээ ялангуяа орчин үед хүмүүс чинь ингээд ярилцах нь айгу багассан шүү дээ. Уулзахаараа бас яг ярьдаг сэдвүүд нь тийм чухал сэдвүүд байдаггүй. Тэгээд магадгүй хосынхон ч юм уу найзынхан ч юм уу ээж аавынхан будын ордыг харах чинь тийм үү. Будыг харах юм бол тэр хүний communication skill-ийг харж болно. Энэ хүн ингэж ярьд юм байна. Энэ сэтгэл санаагаа ингэж илэрхийлдэг эсвэл бодлоо ингэж илэрхийлдэг юм байна. Ойлгож болох байхгүй юу? Таарахгүй орд байсан ч байсан ойлгож болно. Тийм учраас би таарахгүй гэж ердөөсөө тэр үгийг ашигламааргүй байна. Гэтэ soulmate гэдэг юм байдаг шүү дээ. Эсвэл twin flag юу ч юм тий. Би тэр бүхэнд байдаг гэдэгт бол сонирхолтой санагддаг. Байвал гоё ахгүй юу? Гэхдээ би итгэдэггүй. Яа би астролог гэсэн байг өндө 100% итгэдэг. Яагаад гэвэл би ингээд альва сэдвийг фантазлсан зүйлд дургу. Фантазлсан зүйлд дургу. Гэхдээ яг одоо ингээд чиний уншижсэн одоо цоглуулж ирсэн мэдээлэл донд чинь soulmate-ууд нь тийм байх магадaltaй ч юм уу тиймэрхүү юмнууд бол таардаг үстэй тий. Тийм. Яг бид нар бас интернетээс хайвал бас гараад ирэх л бах тий. Магадгүй. Гэтэ тэрийг шууд гол нь астролог сонирхож байхдаа бүх мэдээлэлээ энэ 100% үнэн гэж хүлээж авах болохгүй. Зөвхөн туршлага бас амар чухал. Хин нэгэн чи надаа Лео таарна гэж хэлсэн чинь таараагүй штэ гэх тохиолдол байна штэ. Гэтэ бид нар яаж мэдэрч байгааг шалтгаална. Ер нь астрологийн юу байд юм болов уу? Одоо мэрэгжил гэх юм уу? Сургууль анги гэдэг ч юм уу тийм. Би арай ямар л вэ? Сонирхолтой юм тийм. Юуны value diamond гэдэг алдартай подкастэнд нэг астролог гэж хүн орж исэн. Рэхийн жүлээ. Тэгээд сонирхолтой байсан. Ягаад гэвэл нөгөө компанид нь яг хамгийн их одоо үр дүнтэй тэгээд компанид ашиг олж исэн хүмүүсийг ингээд нэг ерөнхийдөө нэг ордынхан давмгаалж исэн. Саяхан ч гэсэн бас юу вүлээ нэг алуурчдын нэг юу байсан шүү дээ. Ямар орд исэн. Gemini аюуд алуурчин байдаг шүү. Цуврал алуурчин байдаг. Нөгөө анзаарсан mutable ордод байгаа эзтэй нэг хөдөлгөөнтэй ордод зүгээр байж чаддгүй. Үгүй чамаагүй хийх гэдэг. Гэдэг юм хаашаа. Амар үнэтэй. Тэгтээ бас тэр судалгаач нь бас таны тэг компани дотор байгаа ажилтнууд нь тийм орд байвал бас тэрэндээ сайн байна. Магадгүй communication дээр сайн байна. Юм сайн борлуулах юм байна ч юм уу. Тэгэж харуул бас айгүй сони. Одоо нэг бас нөгөө сүулт би тэр нөгөө 16 personality гэдэг тэрийг би бас амар сонирхоод хоёлаа борсуул байт юм билээ. Тэр нь ингээд хүмүүсийг 16 төрөлд хуваачиж байгаа юм бол тэгээд нэг дотор introvert extrovert гэх ингээд ерөнхийгээр эсвэл тэгэнгүүт EI гэдэг нөө тэр үсгээр нь тодорхойлцдог. Би чи INTJ штэ. Тийм үү. Introverted thinking judgmental. INTJ чинь надтай таарахаар байсан санагдаад байна. Чи чинь гэтээ Этэй. ENFP. Тэр INTJ. Харин тийм. Тэнгуут чи introvert би extrovert штэ. Тэнгуут би нэг зүгээр харж байхад бол тэр хоёр бас нэлээд тохирохоор харагдчихсан юм да. Би болохоор INFP байхгүй юу? Perceiving. F байхаар feeling. Тийм илүү feeling талтай. Тий байгальд илүү ойрхон уу эсвэл логикоор шийдвэр гаргадаг сэтгэл эмошноо дагддаг магадгүй гэдгээр нь ингээ ангилсан. Тэгэнгүүт тэрүүгээр ингээ амар олон асуултанд хариулж байгаад өөрийнхоогоо ингээ гаргаад ирэнгүүт бас ер нь бол айгүй дөхүү те ер нь л яг л байна даа л гэж би бац. Тэгээд доор нь нөгөө нэг энэ яг төрлийн хүмүүс тийм хүн байсан байна гэл бас одоодыг ингээ хувааж маацсан.
Тэд нар бас амар сонирхолтой. Минийхаг INFJ, INFP хоёр ингээд хэлбэлзээд байдаг байхгүй юу? Тэгэл INFJ-тэй бүр яг таардаг нь бүр ENFP заяа бүр үнэхээр таардаг. INFJ нэр юм юу юм бэ л да бүр ингээд нэг амьдралыг бүр амар гүнзгий ингээд бодож матцсан нэг тийм эмо гаруулад юм байна л да. Муу гаруул юм болоо. Тэгээд яг ENFP ингээд миний амьдралд хурж ирэхээр ингээд бүр гэрэл гэгээ цацруулдаг гэх юм уу? Ядаргаатай байгаа нь хүртэл гоё яадаг ч юм уу те. Яагаад тэгэхээр амар тийм гүнзгий юмнууд ботсон байдаг. Эсвэл тиймэрхүү байд юм шиг байгаа юу та. Тэрийг ойлгодог. Тийм. Gemini нар тэгээд ялангуяа ENFP байх тохиолдол амар их байдаг. Миний уулзсан Gemini болгон баг ENFP байдаг. Тэгээд би тэр хүмүүстэй найзлах амар гоё байдаг надад. Тэрийг бас хүмүүс бас сонирхож үзүүл. Үнэхээр сонирхолтой. Myers-Briggs Таардаг хүн байгаас таарахгүй ч хүн байгаа. Тийм. Би бол гэхдээ яг астрологч дээр тэгээд яг ийм одоо яг хувийн дан шингээ тодорхойлдог тийм тестүүдийг одоо бүр 100% итгэхгүйгээр зүгээр мэдээж авахд яг зүгээр хүнд хэрэгтэй. Одоо жишээ нь бид нар чинь ингээл за өөрийгөө олъё. Сүүлийн үе чинь тийм үг мод нарцсан шүү дээ. Өөрийгөө олоод хайж яваад би чинь хөвсгөл рүү марч 2 3 4 хоног явж мавчлаа. Өөрийгөө хайгаад. намайг олвол залгаарай. Тэг ингээ хүмүүс чи өөрийгөө хайгаад нөгөө талыг одоо тэнгүүтээ ингээд бид нар тиймэрхүү юмыг одоо жишээ нь 100% үнэн гэж байгаа биш ч гэсэн тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгоход чинь жоохон одоо тусламж болж магадгүй. Тэгээ бид нар өөрсдөө ойлгох юм бол ер нь би ч үнтэй ингэж харьцдаг хүн юм байна, иймэрхүү хүн юм байна гэд магадгүй хос мостой болох юм бол би хүнд ийм ааш зан гаргах юм байна. Энийгээ ингэж өөрчлөл зүгээр юм байна тий. Энэ дээр ажлын секс дээр ингээ тийж мэгж болж байгаа. Судлалын салбартсан яг 1800 онд ингээ үгүйсэгдчихсэн үеичсэн байдаг штэ. Одоо болохоор хүмүүс ойлгоод эхэлсэн. Тэрнтэй адилхан астрологч гэсэн угаасаа ирээдүйд бас ингээд биднэрт угаасаа бидний амьдралаас салшгүй хэсэг болох учраас юутаач эхлээд шүүмжлэх гэж дайрах хэрэггүй, яарах хэрэггүй огтхон ч голын зүгээр сониучрах хэрэгтэй. Don't judge. Stay curious. Тэгээ астрологт бүр нэг англид нэг зүүр нэг үг гэдэг юм аа. Юу одоо billionaires believe in astrology. Одоо бүр тэрбумтууд бүр астрологид итгэдэг. Астрологид итгэдэг. Тэгээс одоо зарим ингээд бүр ингээд амар баян одоо жишээлбэл John Pierpont Morgan гэдэг одоо JP Morgan гэдэг Америкийн банкны нэг үүсгэн байгуулагч нэг нь одоо жишээл өөрийн гэсэн астрологчтой байсан ч юм зургачтай ч юм байсан. Тэнгууд гариг ингээ хөдөлж чинь та ер нь ийм юмд ингэж хөдөлж болно шүү, ингэж тийм шүү гэдэг хүн байсан. Бүр дээр үтцсэн хадуудчихсан өөрсдийн гэсэн астрологчтой эсвэл зүгээр ард иргэд дунд нь байдаг астрологчд хурж ирээд өөрсдөд нь гэж хэлэх хэрэгтэй хэмжээний байсан. Болохгүй шүү. Гэхдээ тэр үед бүр амар нь болохоор тэр хүний ингээд мэрэг төлгөн ч юм уу те за хамгаалж байгаа нь хэрвээ буруу байх юм бол цаазаар авах. Амар агаас. Гэтэ одоо ингээд хүмүүс ингээд бас ингээд яг бас салгаж ойлгох юм нь одоо эн чинь ингээд зүүн бэлэгчлээ асааснаа ингээд за тийм биш гэж байгаа юм биш аахгүй. Тий. Эн чинь яг энэ тэнд ингээ эргээд байгаа нэг хэдэн гаргууд л ингэж яаж магадгүй шүү. Ингэж яаж магадгүй шүү гэдэг юм л байгаа болохоос шүү дээ. Тэр талаас нь бас бодож үзэх юм бол сонирхоод. Зөв цаг хугацааны цаг агаарын мэдээ шиг яг цаг хугацааны тэр энерги мэдээ гэдэг талаас нь ойлгочихвол айгу дөхөм санагдсан. Одоо маргааштай ер нь одоо фул мөнтэй ер нь жоохон ямархан вэ шүү. Ээж мэж байгаа бодох нь шүү гэж үгээл тий. Миний фул мөн канцер дарах тохиолдол тий. Миний сонирхлыг татсан зүйлийг одоо энэ юуны цаг үеийн ялгаа байна тий. Одоо жишээ нь одоо 40 нэмэх ч юм уу 50 нэмэх одоо манай ихч бүр ингээ ихчнэр ч юм уу ингээл тий эсвэл имэнэр ингээл зурхаа ингээ уншаал тэр биш таа олоо цаач ямар жилтэй ингээл хоорондоо яриад алуу туулаа байсан байна гэж яриад тэгэнгүүт ивэл жил гэж ми ярьж марал тэгэнгүүт нь одоо тэгсэн чи бид нар үех гэсэн чи бүгдээр мөн сайн юу тэр чин Gemini байсан байж таа ингээл тэгэл ингээл астрологоор тий тэгээ одоо ингээд нөгөө 90 солигдож байгааг сонирхож байгаа юу. За одоо хумхын 90. За бидний 90 юу вэ? Хамаглаад байгаа штэ. 90 болохоор сонирхолтой яг тодорхой гэхдээ яг хэр хугацаанд өөрчлөгдөх нь тодорхойгүй. Гэхдээ яг таамагаар бол 2000-аас 2200 орчим жилийн хугацаанд нэг 90 солигддог гэж үздэг. Тэгэнгүүт одоо манай 90-ний цаг тоолол эхэлсэн үеийг загсны 90 эхэлсэн үе гэж боддог. Тооцдог. Тэгээ одоо яг тэр нь 2000 жилийн дуусаад юу л орж эхэлж байгаа юм байна. Хумхын ордын
эренлөө орж байгаа юм гэж хамгаалж байгаа байхгүй. Тэрнээс болсон чинь хумхын ардын шинж чинь өрдөөсөө нөгөө бүхнийг ингээ хуучин имийг үгүйсгээд гинет юм огцом шин содын юм гэж гаргаж ирэх гэсэн нэг тийм хандлагатай орд болохоор одоо үед ялангуяа тэр нээр ажиглагдж байгаа нь хуучин үе болон одоо шинэ үеийнхний тэр үзэл бодлын зөрчил бүр амар их байгаа. Бүр амар rebel бүх хүүхдүүд өөрийн бодолтой өгнөч. Тэгэл хөгжүүл нь болохоор үгүй энэ чинь биш шүү дээ гэл. Тэгэнгүү хүүхдүүд нь үгүй энэ чинь ирээдүй гэх чинь тий. Юу яа хумхын орд орж идэм байж тээ одоо наадаа өнгөрсөн. Хумхын 90 болж байна одоо. Энэ 90 үнэхээр сонирхолтой. Яг манай эртний өмнөх үеийг болохоор хоньны 90 гэж үздэг байхгүй юу? Нэг ухарч явдаг. Орд нь. Хоньны эрэнд нөгөө хоньны ордын символ чинь юу байгаа штэ. Ивэртэй. Хонь. Тэгээд яг манай эрийн эхэлсэн үеийг Есүс төрсөн үе гэж бас тооцдог те. Шашныханд. Тэг тэр үеэс болоод загас ингээд бүх тийм сайн сайхан бүхний бэлэгдэл болж исэн. Тэгээд загасны эрэнд хүн болгон тийм шашинтай болох тийм хэрэгцээ байдаг байсан ч юм уу те. Юм болгоныг амьдралыг тэр чигтэн тэгэж холбдог байсан байж болдог. Эсвэргээрээ загас нь тиймс бүхний сайн сайхны символ болчихж байгаа юм бол хоньны орд нь эсвэргээрээ муу мухагийн символ болсон. Тэрнээсээ болоод урлагийн түүхэнд одоо сатан, чөтгөр шулам тэрийг дандаа эвэртэй хонь ямаагаар илэрхийлдэг байсан гэж энэ зүгээр символ одуудыг хараад одуудын констелляцийн нэрээс үүдэлтэй тийм зүйлс. Тэглээгээд хоньыг хараад тэр бол сатан гэж ойлгох нь буруу, амар буруу. Тий. Монголчууд нэг тиймэрхүү ойлголт маш их байдаг шүү дээ. Ийм бол тийм гингүүд гэл. Үгүй. Тэгтээс Weekend-ийн Sacrifice гэдэг клипийг үзэлдэг л амар сатаныг байна л да гэж бодсон. Би хальт үзсэн бас. Тийм. Юун ч гэсэн Lil Nas X ч гэсэн амар сатаныг бүр ингээд шонгоор бүжгэлж бууж ирээд тийштэй Call Me By юу лээ тэр доо Call Me By юу болон гоё лээсэн л та. Гэхдээ цаа дутх нь надад жоохон бас амар suspicious санагддээ шүү дээ. Яагаад иймэрхүүл хийж болох арт ингээд санаа зөндөө байхад яагаад заавал юм игээд байгаа юм гэлээ. BTS үртэл те гинэт яагаад бахан цус мус болоод ингээд санаалсан л үү. Тийм. Би зүгээр яагаад ч мэдгүй зүгээр Weekend-ийн тэр Sacrifice клипийг үзэнгүүт нь өөрөөгөө ингээд нэг Sacrifice өөрөө нэг юуны нэг мөргөл гэх юм уу одоо юм өгөх эсвэл золиослох. Тэг өөрөөгөө одоо золиослж байгаа ингээд юм дээр ингээд хавхаар үүтэй тэгэнгүүт нэг тийм юудэнд тарих харахгүй хүмүүс ингээд дунд ингээд тийм дан үлээд явах нэг хүүхэд ч юм уу хүн ингээд өргөл барьдаг тий бодол тэгэл яагаад заавалчгүй ийм юм хийж байгаа юм бэ гэдэг. Тэр шашны номон дээрээс амар сонирхолтой тэр бурхад цусанд дуртай ч лөө нэг тийм хайлт сонссон чинь гэтээ тэрийг санахгүй байна боллоо. Ер нь яг буруу ярьчих гэдэг санахгүй байна. Гэтээ айгүй нарийн учир жанцантай юм бэлээ. Ер нь бүх юм яагаад хүн цус ингэж яадаг тахил өргөдөг болсон. Ямар ихтгэл өмчлөөс болсон. Ямар шашнаас үүдэлтэй тэр зан үйл нь ингэж гарч ирсэн. Тэрнээс үнэхээр цусыг инглээгээд тэр нь үнэхээр бурханд баярлаад ч юм уу эсвэл чөтгөрт ингээд тэр нь баярлаад байгаа даа биш. Зүгээр нэг маш урт удаан хугацаанд тэр нэг хийгээд ирсэн. Буруу ойлголтоор ингээд хийсээр л байгаа. Тэгсэн тэр нь яг үндэ буруу ямар ч утгагүй юм байж тийм зүйл байдаг. Тэгэл хумхын эртний давуу тал нь болохоор тийм бүх шашин гээд юу одоо учран тайлагдах цаг үе гэх юм уу да. Тэ нэг бүгдээрээ л уулын сайн сайхныг хүсэж байгаа. Гэтэ ямар нэгэн нийтийн ингээ бодлого улс төртэй холбогдолтой гарч буй. Тэгээ цаад өөр бодлогоос нийтийн тархийг удирдах гэсэн зорилгоор л шашныг ашигладаг юм байна гэдгийг нийтээр ойлгодог цаг ирэх байх гэж бодож байна. Гинэт ямар сүлбээр явчихаа би яагаад юм бэ ч. Гэтэ ер нь яг би бас зүгээр амар удаан л бодож ин л тоо. Гэтэ тэрийг нөгөө яг хэрэгжүүлээгүй байгаа. Гэтэ би одоо Библи тэгэл бүх тэр шашны номуудыг бүгднийг нэг уншчихсан гэж бодож бүгдийг нэг уншсан хүсэж байгаа. Би уншаагүй зүгээр хэсэгчлсэн. Пошны шашны хичээл дээр тэгэл Библийг ингээл нэг хэсгээр ингээд уншдаг байсан. Нэг яг зүгээр уншаад нэг үтчихсэн гэж боддог тийм. Тэгэх юм бол бас бид нарт бас өөр сонирхол байх. Би бас яг дургуйсан байхгүй шашинд. Тэгэл амьдралд амар олон тийм шашны янз янз юм болж байсан болохоор тэгэл үгүйсгээд байсан чинь надаас ерөн салж өгөхгүй шинжтэй байна. Тэгэл нэг л дургуй хүргээл нэг л буруу байна да. Нэг нота байна да гэж бодогдол. За ер нь учрыг нь олъё. Судлаа гэж бодоод.
ирээдүйд судлах хүсэлтэй байгаа. Тэгээ шашин судалнаа тэгээ пошныг зүрдсэн үгээр ер нь өндөрлөж бодож байна. Юуны гэрлэн доор хамгийн харанхуй байдаг гэдэг. Харанхуй дөнөн байдаг. Харанхуй таттайгаа нүрт тулгаа. За тэгээд өнөөдрийн урилгыг хүлээж авсанд баярлалаа болроо. Тэгээд гисэлтаа маш их баярлалаа. Надаас баярлалаа. Бицэн баярлалаа. Энэ ном маш их таалагдсан шүү. Тэгээд цаг дэмий өрөхгүй те бас яг өөртөө байгаа цаг хугацаагаа гоё зөв ашиглаад зөндөө олон хүмүүст мэдээлэл өргөж аваад маш их баярлалаа. Баярлалаа. Урсанд баярлалаа. Тэгээд та бүхэн бас яг астролог сонирхож байгаа эсвэл яг астрологийн тухай яг суур мэлэгтэй байгаа юм бол гисэлтагийн номыг аваад мэдэх болно. Баахан реклам ээ. Тэгтээ би Instagram-аар бас таагаар. Би номыг худалдаж авсан шүү. Тэг бэлэглүүлээгүй шүү. Тэгээд нөгөө бас бит хоёр бас хүмүүст яг хэлэхийг хүсдэг мессеж нь юу вэ гэхээр бид нэр үнгүй юмд одоо ингэж ямарг байна. Хэрвээ найз нөхдөйгөө дэмжсэн шиг дэмжмээр байгаа шүү гэдэг юмыг дандаа хэлхийг хүсдэг. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн дугаар таалагдсан байх гэж найдаж байна. За баярлалаа. Тэгээд like, subscribe, share. За. Найз чинь талах зарж байгаа юм бол түнд гурил зар гэхгүй юу? Kicks podcast-ыг subscribe хийгээрэй. За бай. За бай. Одоо жигнэс шүү. Баярлалаа.